За уучлаарай. Нилийн сүүлийн 2-3 эпизодыг бол бас нилийн одож байгаа л гаргаалгаа. Гэхдээ ямар ч байсан Cool Монгол подкастынхаа эпизодыг бол нэг хэсэгтэл зогсоохгүй. Заримдаа яг нэг жоохон удаж байгаад гаргаад байгаа. Гэхдээ ямар ч лсэн гарч л байх гэж бодож байна. Тийм болохоор сонсогчтой удаан хүлээлгэсэнд хүлцэл өчье. За тэгээд ингээд манай өнөөдрийн Cool Монгол подкастын ээлжид дугаар бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор MIT Harvard-ийн их сургуулийн төгсөгч Алдар сайхныг урьж оролцуулахаар бэлэн болоод байна. За урилгыг хүлээж аваад оролцож байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Энэ Cool Монгол гэдэг подкастт орж байгаад их баяртай байна. Чи нэг дээр юу яасан мэсэн те? Facebook пост дээр манай подкастыг ингээд промот хийгээд шинэ Монгол подкаст гарч ирсэн байна гэд. Тий, би ер нь айгүй их подкаст сонсох дуртай. Сая Нью-Йоркт амьдарч байхад нэг талдаа метрогоор аюу 40-оос цаг минут 40 минутаас 45 минут ер нь явдаг. Тэгээд тэр хугацаанд айгүй их подкаст сонсдог байсан. Тэгээд янз бүрийн подкаст сонсож байгаад Монгол подкаст бас ханаас үлээ мэдлээ. Интернет iTunes дээр подкаст дээр search-лж байгаад ч хайж байгаад л олсон баха. Тэгээд айгүй сонирхолтой санагдаад сонсоод тэгээд би ер нь бас бодож ирсэн нэг хүмүүс ер нь мэдэх хэрэгтэй ах гэд. Тэгээ нэг сонсох дуртай подкастууд яагаад сонирхолтой ингэдэг нэг товчхон бичсэн пост нэг оруулсан чинь нөгөөх чинь ингээд айгүй дэмжлэг аваад хүмүүстэй хэрэгтэй мэдээлэл байсан юм байлээ л те. Тэгээ айгүй явсан. Миний баг урд биччихсэн постоос хамгийн их хуваалцаж лайк авсан пост ахаа бараг 800 хэдэн шеэртэй явж ирсэн. Тэгээд олон хүнд хүрсэн байх гэж бодож байна. Тэгээд тий. Манай подкастыг бол бас дэлгэрүүлэхэд бол амар хэлээд ирсэн шүү дээ. Айгүй хүмүүс сонсож ирсэн үү? Тий. За. Чамаг яг тэр пост хийсний дараагаар бол тэр өдөртөө бол нэлээд их даунлоудад орж ирээд. За ашиг. Бас баярлалаа. Зүгээр. Би бол тэрэнд айгүй зөв юм биш ах. Хүмүүс бас хооронд мэдээлэл өгөх хэрэгтэй ба мэдчих хэрэгтэй шүү дээ. Тийм. Би энтэйгээ шеэрлээд миний одоо хүрээний танилын хүрээний хүмүүс, чиний танилын хүрээний хүмүүс ингээд хоорондоо бол ерөөхдөө мэддэг болсон. Тийм би энийгээ мэддэг болоод ингээд жоохон хүрээгээд хэлээлээ гэх санаатай. Чи MIT-г бакалавра MIT-гаас Тий, би MIT-ийн бакалаврыг 12 онд төгссөн. Тэгээ тэр MIT-д би архитектураар сурсан л да. Эхлээд л бол. Гэхдээ одоохондоо л архитектор юм ерөөхдөө нэг хийдэггүй. Ер нь тэгээ би бас MIT руу орохдоо бас шилжиж орсон. Яг шууд ихнээс нь эхлэегүй. Тэгэхээр бас жоохон арай ондоо. Гэхдээ надтай та шилжсэн монгол хүмүүс бас байдгийн. Сүүл миний хойныг орсон тий. Би харин бодоод байсан. Хоёр амар том мундаг их сургуулиас хоёлонгоос ингээд дигри авсан. За бараг л анхны монгол бах. Цөөхөн монголчуудын нэг баха тий. За. Юу гэдгийг Harvard доктор хийгээд MIT-д багшилдаг багш эмэгтэй гэдэг юм. Тий. Тэгээд Harvard бакалавра хийгээд MIT-д одоо доктороо хийгээд дуусгаж байна уу? Дууссан нэг хүүхэд байгаас. Тий. Тэгээд яг би төгссөнөр хамгийн дөрөв төгссөн байж магадгүй. Тий. Тэгтээ ерөнхийдөө бас монгол залуучууд аяга мундаг болсон. Жил хэрэгцсэн бол нэмэгдээд байгаа. Ер нь нэг байтугай нилээдийн сургуулийг мастер доктор ер нь төгссөн сурсан ажилласан хүмүүс ер нь нэмэгдээд байгаа л да. Тий. Тэгээд нэг үе утга хамаагүй мэддэг болсон болохоор яас айгу тэрэнд айгу гой санагдаад байдгийг алдсан ороод байгаа болохоор. MIT чи яаж явж байгаа дөрөв ороход хэцүү байсан уу? Ерөнхийдөө зарим хүмүүс сонсч л байсан. Би нэг шилжиж орсон л да. Юунаас би чинь яг 6 онд Монголоос Америк руу явсан. Ерөнхийдөө бараг 10 жил төгсөөл. Тэгээд анх явахад аягүй жоохон хэцүү. Тэгээд мэдээлэл багтай. Тэгээд би чинь яг зүгээр л улсын сургууль төгссөн болохоор их англи хэл сайн биш. Тийм болохоор шууд их сургууль ч юм уу, шууд тэтгэлгээр ч юм уу тийм явах боломж аягүй бага байсан. Тэгээд би тэрийг ч өөрөө мэддэг. Тэгтээ аягүй явах сонирхолтой. Ерөөсөө л явахгүй бол болохгүй юм шиг санагдаад тэгээд би 6 7 8 оны үеэр үү тий? Тий, 6 оны яг 6 он гаргал өвлөн тахгүй юу. Тэгээд би юугаар эхлээд л нэг high school exchange явсан. Тэр бол нэг тийм хагас жилийн айгу богинохон хугацаатай тийм програм яваад тэгээд тэнцэнэ байж явах хугацаанд тэгээд би бүр явахтаа бүр Kentucky-р явсан байхгүй юу. Яг л юуны middle of nowhere гэж ярьдаг да Америкаар бол англиар бол тэг хөдөө бол ерөөсөө хинч мэдэхгүй тийм газар хамгийн ойрхон кино театрлуу чинь нэг цаг магч явдаг байлоо. Нэг тиймэрхүү газар байсан. Тэгээд бүр яг хөдөө тэгээд тэнд очиод яг өөр англи хэл сайжирсан тэгээд бас ингээд өөр хүмүүстэй харьцуулахад би бас нэг тийм дутаад ахын биш юм байна гэх тэнцэнэ сургалтаа бас ингээд юуны
математикийн гүнзгийрсэн анги мангид нөрөө тий 5 хүүхэдтэй анги манги дунд нь явж байгаа юм чинь данд бусдын дандаа надтай таарсан солонгос гэдэг Азууд тэгэл тэнцэнээс нэг тэнцгийнхаа олимпиадад нь ч яваад байх шиг тэгээд ерөөдөө бол айгүй ингээл би ер нь чадчих юм байна мэдчих юм байна гэд ойлгоод тэгээд яг цаашийнх нь дараагийнх нь шатанд бол яг сургууль их сургууль гэж бодож байсан. Гэхдээ би нөгөө нэг сар татсан батлаараа бүх application гэдгийн юу ах сургуулийн шалгалт өгөх материал өгөх хугацаанд дууссан байсан болохоор ерөөдөө тэгээд хамгийн арай ороход амархан тэгээс нэг материал авах хугацаанд дуусах байснараа community college буюу 2 жилийн сургуульд явъя гэж бодсон аахгүй. Тэгээд Kentucky юм тий. Kentucky-гаас. Гэхдээ Kentucky-д бол биш. Тэндээсээ би зүгээр ингээд өөрөө сургуулиудаа судалж үзээд 3 сургууль байсан. Нэг нь Вашингтон мужийн Seattle хотод, нэг нь болохоор Флоридагийн Майамид, тэгээ нэг нь болохоор Калифорни Orange County-д байсан байхгүй. Тэгээ би гурван нэгэд имэйл бичиж харьцаж үзээд тэгсэн чинь яг Калифорнийх нь арай нэг ингээд хариу мариу бичээд ингээд арай нэг наанта цантаа. Тэгээд их тийм 2 жилийн сургууль чинь бас нэг тийм итэвхтэй мундаг юм биш л дээ. Ялангуяа олон улсын хүүхдүүдтэй харьцахтаа тийм сайн биш. Тэгээд тэр айгуу сайн гайгүй ахлаар нь тийшээгээ материал өгөө. Тэр нь бас тэгээд зүгээр ахгүй бас TOEFL SMS шаарддаг community college аа. Тэгээд тэрнийхээ материалыг өгөөд тэгээд чинь 6 сар Монгол руу буцах юм материал өгсөн баха. Тэгээд яг community college нь бол бусад их сургуулийн хүүхдүүд ороход харьцангуй амархан. Тэгээд нөгөө төлбөр маш ер нь боломжийн тэгээд цаашаагаа шилжих боломжтой гэдэг тийм даваа талууд байдаг болохоор ямар ч сан хоосон буцчихаар цаад дараагийнхаа юг алхмыг хийгээд явсан дээр ах гэд тэгээд ер нь орчоод тэгээд буцаж ирсэн тэлтэй. Тэгээд буцаад 10 сард community college руу их сургууль сурахаар явсан л да. Яг 18-тай 10 жилээ яг төгсөх. 10 жилээ төгсөх. Тийм. Тэгэл ер нь явсан. Тэгэл оюутан солилцоогоор тийшээ нэг 6 сар явах нь зорилго нь юу байсан юм? Гэхдээ харин тэр чинь нөгөө нэг хүмүүс айгу мэдээлэл муутай, шууд явахад айгу хэцүү. Тэгээд ойлголт айгу багтаа тэгэл ер нь л нөгөө нэг тэр нэг зуучилдаг газрууд байдаг байсан. Тэгээд яг явгаар нь айгу тодорхой болсон. Тэгээд би тэрэндээ айгу хитнээс явна гэж бэлдсэн чинь тэр нэг бүтэн жил явахаас програм хагасчлал болгоцсон байхгүй. Тэгээд ямар ч явахгүй ажисаас явсан дээр очоод хүн ингээд минээс мэдээлэл сонсоод мэдээд явах хэрэгтэй гэдэг. Тэгээд иргэд бол яг хавтаа цаашаагаал амьдаа ингээд тийшээгээ явчаал их сургуульд ингээд очих нь бол өөрөө явна л гэдэг тийм зорилготойгоор явахгүй юу. Тэгээд яг нэг учиргүй мундаг бол юм гээгүй. Гэтэ яг миний ихний алхам байсан байхгүй. Бага гарал эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө цаашаагаал ер нь очиж үзчихэл хилээ сайжруулаад цаашаагаа явна гэсэн зорилгоор л эхэлсэн л дээ. Гэтэ миний тэр үед аягүй хүүхдэд тэгж явдаг байсан юм бас. Надтай л 5 мөн. Намайг оруулаад 5 монгол хүүхд явсан байхгүй юу. Тэр яг тэр хагасчил юм байгаагаар. Тэгээд яг надад миний хувьд л яг ихний алхмыг хийгээд айгуу тус болсон л та. Одоо яхад нэг тийм гоё юм бол биш байсан. Нэг тийм сайхан үуч байгаагүй. Гэтэ яг би бол нэг тэрэнд их буруу өгдгөм зүгээр. Тэгж ихлэх хэрэгтэй байсан юм шиг байгаа угаасаа. Ямар ч лсэн бүх юмнаас огцорсон байсан ч гэсэн тэгээ боломжтой байгаа. Тий, ерөнхийдөө бол би нэг тэгдэг юм аа. Миний нэг хараад тахлаар би нэг ингээд эхний хийсэн юм нэг тийм ингээд амар гоё бүтэмжтэй биш юм шиг мөртлөө тэрэндээ ингээд нэг одоо бууж өгөн чаашаа тэгээд ингээд дараагийнхаа аймыг ингээд нэгээл яваад тахлаар хүн нэг юмд хүрдэм шиг байгаа. Тэгэхгүй ингээд эхнийхээ аймыг хичээлээ за боли ерөөсө хайлаа гэл те. Би жишээлбэл Америкийг сургуульд орохгүй community college 2-ын оронд яах юм боллоо гэж бодсон бол тэгэл би буцаал ирчихээс аахгүй юу. Тэгээд цаашаага багаар яваад тэгэл нэг бизнес хийлээ байд яард гэд тэгэл явчихдаг юм байлээ. Тэгээд би угаасаа ч тийм анханасаа тийм амар том уруудалтай байгаагүй л дээ юу гэдгийг. За одоо тэр үлээж байгаа. Тэгээд тийшний гоё ингээд хоногчт юм аа тий. За sorry. Засар усартай таараа цааны хүмүүс юм өрөмдөд нэг тэр завсарлах шаардлагатай боллоо. Тэр ярьж байгаад хаан зогсчлоо. Хоёлаа би зөв нөгөө жижигхэн юм хийж эхэлж байгаад. Тийм. Нэг юм төрсэн ухааны нэмээр явж ирсэн. Тэгтээ тэгээд би юу ярьж ирсэн? Зөвхөн анханасаа би нэг тийм Harvard MIT явна гэж тийм нэг мөрөөдөлтэй байгаагүй. Зөвхөн ямар ч нэг архитектор болъё, айгу мундаг архитектор болъё. Тэгээд ихийн тулд гадагшаа авах хэрэгтэй, юм үзэж сурах хэрэгтэй. Тиймэрхүү зорилгоос эхлээл тэгэл нөгөө нэг яг надад ойлгомжтой байсан дараагийнхаа алхмуудыг хийгээл тэгэл дараагийнхаа алхмыг хийснийхаа дараа тэрний дараа юу илээ гэж бодвол ингээл нэг step by step алхмаар л юм хийгээ яваадсан л та. Түүнээс би яг анх хамаагччаад би MIT дарна, би Harvard дарна, би Ivy League сурна гэдэг тийм нэг тийм бодолтой байгаагүй. Яг ингээл дараагийнх нь ойлгомжтой логиктой тийм боломжтой алхмуудаа хийгээл явж ирсэн л та. Тэгэхээр
Тэгээд ерөөхдөө бол надад нэг тэгээд байгаа юм санагдаад байдаг. Миний амьдрал ч юм уу миний явсан зам. Алсын хараагаа ерөөхдөө бол юуг зорилгоо тодорхойлчоо тэндээсээ шугам буцаагаад татчих юм байна шүү дээ өөрөөр яг зөв шууд мэдгүй л яадлаар хин яаж мэдгэвтэй би тэр чинь жоохон хөгтөж байсан. Яг дараагийнх нь би одоо айгуу сайн архитектор болохын тулд хамгийн надад ойлгомжтой эхний одоо юу гэдгийг цэг алхам юу вэ гэхээр би сайн сургуульд авах хэрэгтэй, сайн сурах хэрэгтэй, гадны одоо хийж чаддаг болсон улсад нь очих хэрэгтэй ч тийм үү. Тим болонгууд чинь тэгэл тэр надад за ямарчсан гадагш авах хэрэгтэй. Надад боломжууд юу байна? Exchange-ээр авах боломж нэг байна. Тэгээ тэр exchange-ээр явж байгаад би дараагийнхаа сургуулийг олох хэрэгтэй гэдэг тийм дараалалаар яваал. Тэгэл 2 жилийнхэн коллежид сураад ямар ч сан сурж байгаа хавцаа маш сайн сурахыг хичээсэн. Би угаасаа цаашаагаа шилжээд өөр сургуульд орох хэрэгтэй. Бакалавр ядаж авах хэрэгтэй гэд бодцоосоо болохоор дүнгээ аягүй сайн аваад тэгэл багш нартаа аягүй сайн холбоотой байгаад явсан. Тэгээд тэрийгээ дуусах төхөөд ирэнгүүт чинь би шилжих хэрэгтэй. Одоо хаашаагаа шилжих вэ гэдэг асуудал гарч байгаа. Community college хаана явсан гинэ? Калифорни мужийн Orange County гэдэг газар эдгийн LA-гээс Лос Анжелесаас нэг цагийн зайтай ягаа кино гэдэг штэ. ОС-ийг тэрний би тэр ОС-ийг үзэж байгаагүй. Хүмүүс яриалаа тийм билээ. Тэр нь ойрцоо. Бас нэг л нэг Ivy League сургуульд орж байгаа нэг бандийн тухай л үү. Мэдгүй. Би нэг тинейжер нэг юм баян хүүхдүүдийн тухай гэж ойлголттой байсан. Тэгээ тэр нэг айгүйх баян хүмүүс амьдэрдэг хэсэгтэл айгүй гоё далайн хэрэгтэй, айгүй гоё цагаагаартай. Тэгээ нөө нэг том хоттойгоо ойрхон сүмхтлөө бас тодорхой хэмжээний зайтай. Тэгэхээр айгүй тийм бас баян маян хүмүүс айгүйх байдаг. Мэдээч хэрэг зүгээр энгийн хүмүүс байгаа. Хотод ажилдаг гэхдээ хөдөө амьдэрдэг нөхдөд. Тийм байх боломжтой. Эсвэл зүгээр хоттойгоо тэр resource-тойгоо айгүй ойрхон. Тэр нөхцөл боломжтойгоо ойрхон мөртлөө яг тэнцэнэ байдаггүй ч юм уу. Ерөнхийдөө айгүй гоё газар байсан. Гэхдээ айгүй цагаагаар айгүй сайтай. Дандаа дулаахан. Тэгэл далайн эрэхтэй хүмүүс нь айгүй сайхан ааштай. Ерөнхийдөө олдтойж гоо шүү дээ бас тийм. Архитектор болъё гэсэн хүсэл мөрөөдөл одоо мэрэгжлээ ингэж сонгоё гэдэг нь яг юутай холбоотой? Яагаад заавалж архитектор гэсэн? Тэр жоохон бас багын юм хэлсэн л дээ. Би нөгөө багтаа айгу зураг зурдаг гэсэн. Зураг зураад тэгээд нэг гайгүй зураад байгаас мэдрээд нэг адилхан чулаад байгаа шиг болоод ч байгаа санагдаа. Тэнгүүд жоохон урам зориг авна штэ. Тэгээд би нөгөө нэг Улаанбаатарт өсвөрийн зохион бүтээгчийн төв сургууль гэж байдаг. Нэгдүгээр сургуулийн тэр авд байдаг. Тэнийг төгссөн аахгүй. Тэгээд тэнд чинь нөгөө бас зургийн ингээд жоохон гүнзгийрүүлсэн зургийн багш байдгийн. Тэгээд намайг явж хахад ерөөдөө нэг жоохон муутгсан байсан л да. Надаас өөр бараг хүн байдаггүй. Би өөрөө бараг ингээд өрөөнд ороо зураг зураас орч идэг ч юм уу. Тэгээд зураг зураад зураач болъё гэж юу бас нэг хэсэг бодож ирсэн юм. Тэгээ яг ингээд амьдрал дээр бодглохлоор зураач болохоор нэг Монгол нэг жоохон хэцүү байсан санагдаад. Тэгээ бас нэг тийм яг ингээд нийгэмд оруулсан хувь нэмрэн яг угаасаа урлаг гоё л даа уулна ингээл яг ингээд хэцүү гэдэг нь ямар утгаараа? Хэцүү гэдэг нь болохоор яг эдийн засгийн хувьд мөн ингээд юу гэдэг нь хувь хүний ингээд амьдрал яг зураг зураад амьдрч чадах нь үгүй гэдэг нь бол айгүй тодорхойгүй. Тэгээд дээрэс нь чинь бас ингээд хүн өөртөө ингээд сэтгэл ханамж бүрэн авч чадах үү ингээд хийсэн юмда бүрэн сэтгэл хангалуун Монголын тийм нэг тийм урлаг сайн ч гэсэндээ бас яг тийм нэг гоё ингээд дэлхийн ч юм уу ингээд нэг юм өрсөлдөөн жишээ нэг юм dynamic юм юутай хөдөлгөөнтэй тийм юу бас биш байхгүй юу. Тэгэхээр чин тийм дотор ороод өөрийнхөө бүтээл сэтгэл ханамж муутай тэгэл ингээд нэг тийм нэг тодорхойгүй санагдаад тэгээд гэхдээ би бас яг тэрнээс гадна нэг яг ингээд монголч аягүй асуудалтай хөгжиж байгаа улс тэр асуудалд нь ерөөсөө нэг тийм хувь нэмэр оруулах гэж байгаа юм шиг ингээд имийг сайжруулахгүй хүнд хэрэгтэй юм яг урлаг авах хэрэгтэй тэр нэг тийм хүний анхны хэрэгцээч биш нэгэд чухал хэрэгцээч биш болохоор жоохон нэг тийм практиктай ингээ бүтээлч ингээ юмд одоо юу гэдэг зориулттай тийм талд нь оруулъя гэж бодоод тэгээд яг архитектор гэж бодсон л да. Яг л тэр чинь байшин барилгатай холбоотой тодорхой хэмжээний дизайн урлаг тийм юм байгаа мөртлөө бас яг хүн амьдрах юуны сайхан нөхцөлийг бий болгож өгч чаддаг ч юм уу. Нэг тийм нэг яг нэг тийм хүний хэрэгцээний зорилго байсан аахгүй юу. Яг урлагийг хэрэгцээгүй хийж байгаа биш. Гэхдээ зүгээр яг Монгол шиг хөгжиж байгаа улсад арай илүү одоо чухал ч юм уу шаардлагатай ч юм уу. Тэгээд Монгол бас байгаа архитектор ингээд багтаа нэг янз бүрийн телевизэр дээр үзэхлээр чинь айгу гой хотууд гараад л шүү дээ. Монгол яагаад ийм байх ёстой юм ч гэх юм уу. Нэг тиймэрхүү юмнууд бодоод за ер нь архитектор их айгу гой мэрэгжил юм байна ингээл юм бүтээгээл тэгээ юм бий болгоод тэгэл ингээл тэр чинь нэг ингээд бас нэг юм legacy буюу нэг юм үлдэгдэл үлддэг байхгүй ингээд барьсан юм хийсэн юм гэдэг чинь хүнд чинь бас гоё тийм. Тийм болохоор нэг тийм бүтээлч юм шиг санагдаад тэгээд архитектороор сурах гэж бодсон. Тэгээд яг хийгээд дэлхийд таалагдсан л да ер нь л бол айгу сонирхолтой. Гэтэ айгу хэцүү. Ингээд яг айгүйх цаг ордог, айгүйх хугацаа ордог, айгүйх олон давтаж хийдэг тийм жоохон хүн нөхцөлтэй ажил та. Тэгээд тэгэж одоо тэр архитектороо сурах гэж бодсон. Тэгээд MIT гэр нь бол архитекторын бакалавр. Тэгэхээр архитекторын бакалавр гэж боддог юм аа. Bachelor of Science
in architecture гэж явдаг. Тэгээд тийм мэргэжлэр төгссөн. Тэгээд MIT-г сонгох болсон шалтгаан MIT би бас юм аа. Трансфер хийхдээ шилжих болохдоо хэдэн сонголтууд байсан л да. Тэгээд яг би бол шууд бас ингээд жилийн $40,000 шууд ингээ харванаас төлөөд надад бол тийм боломж байхгүй л дээ. Зүгээр зүгээр л дундаж Монголын айл өгөх юм чинь. Тэгэхээр надад л бас аяа тэтгэлэг өгч болох байсан байхгүй. Би тэтгэлэгтэй газар орох хэвээр тэгээд бас сайн байх хэрэгтэй гээд. Гэхдээ тэр бол яг тэр community college 2 жилийн коллежоос MIT-рээ шилжинэ гэдэг жоохон мөрөөдлөөс юм байл л дээ. Би яг нэг материал өгөх явцдаа ингээд 2-3 хүнээс ингээд жоохон ярилцсан чинь намайг баг ингээд шууд дооглоод чизтэй баг юу хийж байгаа мэдчихэж байгаа яг. Тэгээд тэнгууд ч бас ингээд амар үг болоод тэг би босод материал өгсөн сургуулиуд болвол тийм мундаг сургуулиуд байгаагүй. Яг ингээд гайгүй одоо нэг можийн сургуулиуд state schools төлбөр мөлбөр харьцангуй гайгүй боломжийн улсын их сургуулиуд тийм улсын их сургуулиуд тийм улсын болохоор арай гайгүй төлбөр мөлбөртэй байдیں۔ Тиймэрхүү сургуулиуд руу материалаа явуулаад тэгээ ганцхан MIT руу хамгийн хувийн сургууль хамгийн үнэтэй. Гэхдээ нөгөө нэг би яг тэтгэлэг өгдөг гэдэг мэдсэн ингээд амьда тэр хүндээ өөрийнхөө судалгаа хийцээ авахлаа тэрийг мэдчихэд тэгээ за энэ одоо ингээд яг үзээд алдъя. Надад болохгүйсэн ч яах болоод чамарцсан явуулчихъя. Тэгээд нэг хамгийн одоо гэдэг хэцүү сургууль нь MIT л байсан л да. Бусд нь бол ерөнхийдөө харьцангуй боломжийн тэгээд арай тэд бусад сургуулиуд бол тэгтээ харьцангуй бага байсан л да. MIT болохоор ерөнхийдөө нэг jackpot гэж хамгийн мундаг сургууль хамгийн сайн тэтгэлэгтэй тийм сонголт байсан аахгүй. Тэгээд яг би тэнд яг материал өгж явахдаа бас 2-3 хүмүүст ингээд айгу хэлсэн чинь дооглуулаад эсвэл амар санаа зовоод надад чи яг ингээд өөр сургуулиар аплайдах гээд болохгүй шүү гэд тэнгууд за би нэг өөрхөнд хэлээд хэрэггүй юм байна. Зугаал өөрийнхөө амиг хийсэн дээр юм байна гэдэг. Тэгэл ерөөсөө ингээд хав дараал өөрийнхөө материалыг бүртгүүлэл дугаа яваал өгцөө аахгүй. Тэгээд ерөнхийдөө айгу тэр үед айгу хүмүүс нэг жоохон энэ гаднаас ирсэн ойлголтгүй монгол хүмүүстэнд жоохон мөрөөдөд мангар миг яваад ингээд чагцсан шиг байгаа. Тэгээд гэтээ яг хамгийн гоё юм тэр манай тэр найзууд дараад намайг орсны дараа надаас уучлахгүйсэн л да. Яг өөртөө мэдсэн шиг. Тэгсэн та уучлаарай гэдэг. Тэгэл урц юм чи яах юм те боломжтой л байсан байгаа байхгүй. Өөртөө л тэгж бодоод болохгүй гэсэн юм ерөөсөө байхгүй шүү дээ. Ямар дөрөв зөрчиж байгаа шүү. Тийм чи хүн өөрийгөө үзэл алдах хэрэгтэй л да тий. Гэтэ яг бэлтгэлтэй харахтай мэдээж хэрэг. Би нэг бас хүүхдүүдэд буруу юм ярьчих. Үзээд алдах хэрэгтэй. Гэтэ өөрийнхөө яг байгаа бүх боломжийг чадлыг ашиглаад ингээд сайн тултлан хийжээд өгөх хэрэгтэй байхгүй юу? Би тэр MIT-ээр материал авах гэж бүү өстой. Айгу хөдөлмөрсөн л та ер нь л өдрөнгөө суугаад нэг оноогоо муу өгчөө дахиж шалгалт өгөөд дундуур нь бэлдээд тэгээд одоо ингээд жилэгдсэн холдоод байгаа болохоор би бас өөрөө мартчихад байдаг юм аа. Тэгээ ингээд буцаад ингээд бүр ингээд зорилгоор санахлаар яа би ч бас л их л стресстэй ч их л зүтгэсэндээ тэгээд бас тэгээд тэрнийхээ хариуг авах бас айгу гоё юм байл л дээ. Чиний бодлоор тэр сургуульд MIT чамайг авах болсон хамгийн том шалтгаан нь юу бол? Яагаад гэдгийг бол хийжээ шийддэггүй шүү дээ тий. За гэтээ чинийхээр одоо бодвол MIT юм чинь бүх оюутнууд бүгдээр амар мундаг шалгалтын юутэй дүнтэй ингээл явж байгаа. Тийм болохоор SAVS юм болов эсвэл яг чиний өвөрмөц background ч юм уу? Ерөөд бас дунджаар нь бас хардсан юм шиг байна. Гэтээ би нөгөө нэг яг орсон ч айгу цөөхөх тавд юм аа. Шилжихээр намайг ордог жил 20-21 хүүхдээс баха. Тэгээ надаас гадна өөр нэг 2 жилийн коллежээс ирсэн хүүхдээсэн. Би тэр юунаас Калифорниас нөгөөх нь Детройтоос байсан баха. Тэгээд бит хоёр л байсан. Тэгээд тэр хүүхд бас нэг дөрөвч ингээд Middle Eastern хавьяас ирсэн. Тэгээд тийм хүүхдээс би болохоор бас нэг Монголынх. Тэгээд бус хүүхдүүд нь болохоор бас айгу гайгүй их сургуулиудаас шилжиж ирсэн. Carnegie Mellon ч юм уу юу гэдэг NYU ч юм уу те. Тэгээ би болохоор шал битгаар болоор нэг шал хөндлөө хоёр юм явж байгаа байхгүй. Тэгээ би бодсон л та. Тэгээд манай нэг багш нөгөө өөрийнхөө бицаа recommendation надад уншиж өгч мөгөөд тэгээд би тэр мөрийг ингээд ерөөдөн бодоод үзсэн чинь нэг юм амар нөхцөл байдал нь ингээд нэг тийм ideal биш байдлаас гарч ирээд тэгсэн мөртлөө ингээ өөрийнхөө амиг ашиглаад ингээд зүтгээд байдгийг айгу харсан юм шиг байгаа. Түүнээс биш би бол олимпиадад тийм амжилт үзүүлсэн юм байхгүй. MIT-д бас айгүйх олон улсын хүүхдүүд орох шалтгаан нь олимпиадад медаль авсан ч юм уу олимпиадад амжилт үзүүлдэг тийм шинжлэх ухааны айгу чухал юутай
чадвартай хүмүүсийг авдаг байхгүй. Би бол ямар ч тийм байхгүйсэн. Тэгээд тэр нь бас айгүй ялгаж өгсөн юм шиг байгаа. Нэг юм яг өөрийн гэсэн сонирхолтой ингээд архитектор гэдэг ингээд ойлголттой болцтой. Тэрний хадлаа ингээд юм ингээд хичээгээд байдаг тий. Тэгээд тэр нь надад ингээд бас боломж өгье гэж бодсон юм байна. Би тэгж л бодоод байдаг шүү дээ. Тэгээд нэг миний эксэж нэг тиймэрхүү маягийн манай багш нар ч гэсэн ингээд айгүй миний ирэмэлцэлтэй ингээд тодорхойлж өгсөн юм шиг байгаа. Тэгээд би тэгж л боддог. Гэтэ нэг тийм яг юу гэдгийг амар ингээд учиргүй академикээр би сайн байсан. Гэхдээ community college-оос ирж байгаа юм чинь хичнээн сайн байлаа гэдээ бас нэг тийм олон улс төрөлтгөр сайн гэдгийг биш гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Бид нар тэгээд дүн тийм шалгалтын хариу мариуд нар бол MIT л юм чинь бүгдээрээ л яг нэг адилхан гайгүй тий. Тэгээд тэр чинь нэг учиргүй ялгараад гарцсан олон улсын медальт даалга болол яг л тэнэртэй ойролцоо гэдэг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг миний нэг өөрийн нэг өөр онцлог байж ижил гарч иж байгаа гэж бодоод байна тий. Гэтэ бол тэгж чаддаг болохоор би бас MIT-д аягүй дуртай нэг тийм хүмүүсийг ингээд бас ингээд мийг хараад сонгоод оруулаад ингээд цааш нь боломж өгөө яваад байдаг болохоор аягүй бас гой санагдаад байдаг. Тэгээ би нэг Harvard орсон нэг тийм учиргүй гэж боддгоо маа нэг тийм амар сүртэй юм. Яг талаараа нэгэнт MIT юм уу нэгэнт ингээд сургуульд орцсон цаашаахаа ингээд аягүй олон хаалга нэгтчихдэг байхгүй юу. Яг тэр эхний шатны 2 жилийн коллежоос MIT руу орох шатны хаалга бол аягүй жоохон ховор нэг боломж баг зарим нь хувийн зүгээр аз таарсан ч гэж боломжтой. Тэрнээс цааш болохоор ингээд аз нь бүр илүү тааралдаад олон хаалга нэгдээ явчихдаг байхгүй. Тэгэхээр бид тэр MIT руу орсныгаа айгу өөрийгөө азтай айгу сайхан юм болсон гэж боддог. Тэгээ MIT ч гэсэн айгу баярлж авдаг байхгүй. Тэрнээс цаашаагаа бол ерөөдөө бас гайгүй. Ер нь бол гайгүй. Тэгээд төлбөрийг бас тэтгэлгээр авсан. Тийм. Угаасаа MIT бас тэгээд айгу олон Ivy League-ийн сургуулиуд, ер нь сайн сургуулиуд яг орч чадвал need blind буюу нөгөө шаардлага нөхцөлийг хангаж чадаад орч чадсан бол өрхийн орлого тодорхой хэмжээс доош байвал бүрэн тэтгэлэгтэй байдаг байхгүй юу. Тэгэхээр чинь сургууль орно, байр зардал тодорхой хэмжээгээр орно. Тэгээд яг хуу нэг бахан 100 ажиллах имийг мөнгийг өөрөө олоорой гэдэг. Тэр нь яг нэг өөрөө баг хэмнээд амьдрчуул болохоор ч юм шиг нэг тийм зөрөөний жоохон асуудалтай тийм. Ерөнхийдөө бол айгүй боломжтой. Тэгээд тэрийг ч гэсэн Монгол залуучууд айгүй сайн мэдээд сүүлийн жилүүдэд их хэрж байгаа л да. Тийм. Тэгээд ер нь бол орч чадчихвэл хэрэг хүн өөрөө яаж чадчихвэл бас боломжууд байдیں۔ Сая чи Malcolm Gladwell-ыг мэдвүлээ. Би бас нөгөө Facebook гэднэр дээр юуныхаа подкастын Facebook page дээр ингээд пост хийгээд ингээд тавьсан байсан. Тэрний 2-3 эпизодын цуврал байгаа маань. Нэг нь гэхдээ юуны их сургуулийн тухай чи тэрийг сонсч ирсэн үү? Тий. Би тэр яг тэрэн дээр бичсэн баха. Боловсролын талаарх 3 цувралаагаа тэр яг тэрийг сонсороо гэж бичсэн санагдаж байна тий. Тэрэн дээр мань хүний нэг хилээд байгаа нэг санаа нэсэн. Ийм том одоо MIT, Harvard ч гэнэ үү? Stanford гэдэргээд ийм амар том сургуулиуд endowment буюу одоо коллежийн хөрөнгө нь бол айгүй хэдэн тэрбумд ингээд хэмжигддэг. Яг тэрнийхэн дагуу тэг айгүй мундаг профессорууд авчирч чаддаг. Тэрнийхэн дагуу бас адилхан ч яг байгууламжууд байгаа facility тийм оюутнуудыг ингээд байлгах тийм оюутны байр юу гэдгийг бассейн, жим, гоё сургуулийн гоё гуанцтай гоё хоолтой эднэр гэл ингээл яваад байдаг. Тэгээ хүмүүс ингээд таньд үхтэй тэр одоо endowment чинь бас айгүй их тодорхой хэмжээг нь болохоор хүмүүсүүдийн хандвэр орж ирд юм байна л да тийм. Одоо баян хүмүүсүүд тэр сургуулаас нь төгссөн ч юм уу эсвэл тэр сургуулийг айгүй их дэмждэг юу гэдгийг 100 сая доллар 200 сая доллар ингээл ханд өгсөн тохиолдлууд ингээд байдаг. Тэрнийх нь нөгөө талынхаа эсрэг контраст нь болохоор жижигхэн сургуулиудад юу өгдөг гээд ханд өгдөг цөөхөн хэдэн хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх одоо хандвийн сангийн бол бүгдийг ингээд ийм том мундаг сургуулиуд аваад супер сургуулиуд нь улам супер болоод бусад жижиг сургуулиуд нь өрсөлдөх хэмжээнд очиж чадахгүй байгаа юм шиг санагддаг юм шиг байна. Тэгээ би яг чиний яг ингээд сториг ингээд сонсоод ирэхлээр хоёр ертөнцийг ингээд хоёулангийн харсан юм шиг санагдчихлаа. Нэг талаасаа бол community college те буюу 100 хүүхдийн юу гэдэг 20-30 л бол одоо их сургуулийн гоё ингээд их сургуульд явах боломж нь гардаг. Ихэнх нь бол тэгээ community college гэдэг скул амьдарч байгаа газартаагаа ингээд айгүй ойрхон team коллежүүдийг ингээд сонгоод явдаг. Яг Монголын нөхцөл байдалд арай л ондоол байх л да. Гэхдээ л бас яг нэг юм боловсролын системд айгүй чухал том хэмжээний ингээд нөлөө үзүүлж байгаа. Чиний бодлоор юу гэж бодож байна? Тэр хиний Malcolm Gladwell-ийн яг хэлсэн юм зарим үнэлэлтэй ер нь бол айгүй хөнгөтэй бол за айгүй тэр хэмжээгээр давуу талтай болоо явж байгаа. Зүгээр энэ юу юм шиг байгаа. Бас яг
зөвхөн сургуулиудын буруутгах биш нөгөө нэг одоо төлбөр өсөд яваад байгаа шүү дээ сургуулиуд яг Америкийн хувийн сургуулиуд. Тэрийг бас нөгөө нэг юуны төлбөрийн зээлийн системтэй бас айгүй холбож хэрэгтэй биш үү? Төлбөрийн зээлийн нөхцлүүд нь нөгөө ямар мэргэжил, ямар проспект, ямар сургууль гэдгээс үл шатгаалan үл хамааран зүгээр айгүй их зээл болгодог. Тэнгүүд чинь тэр хэмжээгээр сургуулиуд чинь шууд төлбөрөө өсөөл тэгэл тэр хэмжээгээрээ нөгөө нэг бас нөгөө юмнуудаа өрсөлдөх юмнуудаараа бүрийн ганган манган болгоод тэгээд яваад байгаа нэг тийм бас нэг юм буруу юу үүсэх юм шиг байгаа. Тэгээд Америк өөрсдөө бас тэрнтэй айгүй тэрнээс айгүй гэдэг муу тал болоод айгүй хүмүүс нь ч зовж байгаа. Сургуулиуд нь ч хэцүүдж байгаа. Тэгэхээр нэг тийм өөрчлөлт гарах бах. Гэтэ энэ их сургуулиуд нь ялангуяа сайн сургуулиуд орч чадчихлаа төлбөргүй болдог ч бас сүүлийн нэг удаан байгаагүй юм байхгүй нэлээд шинэвтер юм. Тэгэхээр тэднийхээ бас өөрсдөө давуу талыг харж байгаа ах. Одоо юу гэдгийг ингээ хідэн айлын хүүхдийг ингэж яалаа. Тэдэн хүүхдийг ингэж амьдралын өөрчлөлт очдөг юм уу. Тэрийг мэдж байгаа ах. Тэгээ тэр хэмжээгээрээ бас гэж оролддог баг. Гэтэ нэг асуудал бас юм байхгүй юу. Тийшээ орохын тулд ингээд амар савнаатай ах хэрэгтэй, амар сайн сурдаг ах хэрэгтэй. Бүх юм ингээ бараг төгсөх хэвээр. Тэр чинь ягаад өөрчлөлт тэр одоо юу гэдгийг төгс байх, эсвэл төгс биш байх гэдэг өөрчлөлтөд ялгаа чинь бүр high school юм уу бүр preschool гэдэг сургуулийн насны цэцэрлэгийн насны төвшнгөөс эхлээд ялгарч байгаа байхгүй юу яг боломжтой айлын хүүхдүүд чинь ингээ багштай хангалттай хоолтой идэж байхамтай гэдэг хяналттай тэгээд ингээд насаараа бэгдэгдэж явж байгаа боломжгүй айлын хөтлөлөөр яг ингээл өгөгдсөн нөхцөл дотор л ингээл эргэлдэж байгаа л ярьж байгаа тийм хоёр нэг нь үнэхээр шууд амар давуу талтай нөгөөх нь яагаад ч хичээсэн бас ингээ өрсөлдөж чадваргүй болсон тийм нөхцлөөс их сургууль руу материал өгж байгаа болохоор яаж ч утсан тэр анханасаа бэлтгэгдсэн баян айлын боломжтой айлын хүмүүс явах нь аргагүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бас зөвхөн их сургуулиудын бурууч биш. Нэг талаасаа нөгөө талаасаа тэр бүтэн систем те. Тэгээд яг нэг бодлын би нөгөө их сургуулиуд том их сургуулиуд баярлаад одоо ингэ нөгөө нэг амьдаа ингээл янз бүрийн нөхцлүүдийг ингээд одоо хүний бэкграунд те хаанаас гарсан юунаас гарсан ингээд судалж үзэж байгаад ингээд хүмүүсээ бас ахуугүйгээ шийддэг те тэр чинь бас айгүй нэмэр болж байгаа байхгүй юу. Тэгээд би MIT хараад хоёулын сурч та нэг юм анзаарсахгүй юу. MIT-д айгүй олон дундаж буюу ядуу айлын хөлт байт юм билээ. Яг шууд мэдэгддэг. Яг л тэр MIT чинь хичнээн сайн сургуулж гэсэн нэг тийм улс төрчлөх гэж байгаа, бизнесмен болох гэж байгаа, эсвэл ингээл удирдахч болох гэж байгаа хүмүүс MIT-д явж инженер болоод, шинжилгээ ухааны доктор болоод гэдэг профессор тийм болоё гэж мөрөөддөг байхгүй юу. Тэгэхээр айгүй цөөхөн тийм яг хороо ертөнцийг өөрчлөе гэсэн. Тий, арай өөрөөр ханддаг юм шиг ган. Тийм болохоор яг ингээд нэг юм сонин өрмөц сонирхолтой яг ингээл шинжилгээ ухааны хийгснэг өөрийнх нь хүүхдийн сонирхол эсвэл ээж аав ч гэсэн бас нэг ингээл би хүүхдээ шууд төрөнгөт би MIT-д явуулна гэж нэг өөрсдөө л инженер юу шил нэг боддгоо юм шиг байгаа. Тэгээ тийм болохоор яг ингээд нэг өөрийн гэсэн сонирхол өөрийн гэсэн юугаар орцсон нэг хэсэг хүмүүс байдгийн. Тэгээ MIT чинь бас нөгөө юу адаггүй Athletic scholarship гэж ядсан шүү дээ. Тэгээ спорттой мундаг болоод өгдөг тэтгэлэг оруулдаг. Тийм байдаг байхгүй юу? Тэр ерөнхий багтаа юм уу? Багтаа гэдэг айгүй мó. Obviously тийм. Баах нэрдэл байгаа шүү юу дээ. юунуудын нэг спортын багийнх нь хүмүүсийн engineers гэдэг л удахгүй юу да. Тэр чинь нэг юунууд байдаг шүү дээ. Амтан нэг нэртэй тэгсэн чинь манаас болох engineers. Тэгэхээр чинь тийм. Тэгээд тийм болохоор бас арай нэг ингээд янз бүрийн одоо гэдгийг гарал үүсэлтэй хүмүүс их байд юмсан хагдаад байсан. Тийм нэг бодлоо. Тэгээд тэгж нэг учиргүй мөнгө өгч хүүхдээ бас оруулах нь ч гэсэн хайрцангуй байгаа юм шиг байна. Гэтэ зөвхөн MIT-г бас би жишээгээр яриад яг бусад Ivy-ийн сургуулиуд ер нь мундаг сургуулиуд бас тэгэл тэтгэлгээр мөнгөөр хандвар ордог. Тийм хандвар ордог хүмүүс бас их байгаа л да. Тэгээд тэр бол яг би бол өстой яг ямар шийдэл нах хэвээр бүү мэд. Ямар ч зэн нөгөө нэг Малкольм Гладвелл хийснээр жижиг сургуулиудад мөнгө өгсөн лөө үр дүнтэй гэдэг яг үнэлтэй. Тэгээ угаасаа тэр том сургуулиуд бол хахад цацсан хангалттай байгаа тий. Бараг зарим улсаас илүү улсын GDP-гээс илүү endowment-тэй улс сургуулиуд байгаа шүү дээ. 20 эдэн тэрбум Stanford жилээ 20 эдэн тэрбум айгүй би мартчихсан. Ерөнхийдөө бол хөрөнгөний санал гэсэн үг шүү дээ тий. Тэр чинь зүгээр ингээл өөрөө ингээл байж байгаа мөнгө бий болгоод цаашаа ингээл аваа. Ерөөсө бараг нэг ч төгрөг нэмэхгүй байхад л өөрийгөө ингээл аваад хэдэн ингээл яваадах чадaltaй болцсон тийм их мөнгө хөрөнгө оруулалтын санд руу ингээд байршуулсан байгаа. Тэгээд тэр чинь зүгээр бараг хэрэгсэл болоод ингээд өөрөө хүүг ингээд бий болгоод тий өөрөө мөнгө бий болгоод гэдэг тий. Тэгээд би тэрийг тий ер нь бол хит хитэн талтаалах тий. Би бас сантай чи юм уу тий. Гэхдээ яг зөв өөрөө явж өнгөрснөөрөө болол яг надад бол айгүй их том боломж өгсөн л доо. Тий тэрийг бол би үүсэх. Сургуулиуд ингэж шаарддаг гэдээсэн тэр нь одоо хэр үнэн чинь утлаа сайн мэдгүй л дээ. Гэхдээ Баян айлын хүүхдийн 95 оноо тест одоо 95 гэдэг оноо нь
ядуу айлын 75 таа бол тэнцэх одоо би яг зүгээр нэг тоонд зүгээр нэг багцаалаа. Зүгээр арай нэг юм дискаунт юм уу аппликейшн юу гэдэг гэж юу? Хэцүү нөхцөл байдалд 75-ыг авах бүх юм боломж нь бий болсон байгаа нөхцөл байдалд 95-ыг авах хоёр чинь бол бараг л тэнцүү. Эсвэл 75 нь 95-аас илүү үнэтэй хэмжээнд тэгээд тэнцүүлж ойлгохоос хэцүү л байна. Гэхдээ тэрийг нь ойлгох хэрэгтэй байх гэж бодоод. Тий. Би бол нөгөө admission яаж ажилдаг, тэр өргөдөл авах газар яаж ажилдаг, яаж шилжүүлж мэдэхгүй болохоор хэвчээ. Тэгтээ тэд нар бол ямар ч юм мэдж байгаа гэхээр энэ сургуулийн дүн хоёр яг тэнцвэршээ гэдэг мэдж байгаа л да. Жишээлбэл миний community college-ийн дүн хичнээн баахан 4.0 гэж байлаа ч гэсэн 4 байлаа ч гэсэн те одоо монголоор 100 ч гэдэг юм уу те. Тэгж байлаа ч гэсэн тэр нь юу гэдгийг NYU ч юм уу өөр сургуулийн 80-д ч юм уу тэнцэж ямар ч нэг дискаунт юм уу ямар нэг өөрчлөлт мэдж байгаа ах тэрийг. Гэтэ би яг тэр баян ядуугийнх нь яаж тэрийг ойлгохыг мэдэхгүй. Гэтэ тэрийг бодвол тэр нэг бүхэл хүнийг л харахыг боддог байх л та. Хүний эсэ, хүний одоо багшийн тодорхойлт өгснөөс шалтгаалаад уншингууд ч нэг юм ерхий ойлгоод гарч ирэн тэрнээс нь бас хардаг байх. Тэр бас аюу хэцүү хаа. Шинжлэх ухаан багт аюу хэцүү. Зүгээр бас нэг ингээд мэдрэмжээр явах ч бас хэцүү. Тэгэхээр нэг амьдаа нэг аргачлал гаргаад явдаг л байх. Гэтэ тэр амьдаа бас нэг өөртөө дэмжиж өгье гэж бодсон юм шиг. Тэр чинь угаасаа л юу гэдгийг хичнээн их сургуульч гэсэндээ ашигын бас байгууллага юм да тий. Тэгээд бас ингээд боловсрал дэмжиж өгье гэсэн чинь тэгэж бодож байна л да. Тэгээд MIT-гээс төгсөөд ер нь юу ойлгов? Чиний хувьд одоо өөртөө үлдээж явсан хамгийн чухал юм хамгийн үнэтэй юм MIT-гээс өөр газар энийг одоо сургамж гэдэг ч юм уу, мэдлэгч гэдэг юм уу, аргачлалч юм уу? Зөвхөн ингээд боловсрал гэдэг чинь зөвхөн одоо юу гэдэг архитекторыг тооцоомоцоо ингэж хийдэг гэсэн ийм мэдээлэл биш байх л гэж бодоод байна л да. Тийм. Ганц сурч авсан юм гэвэл би зүгээр яг юу л ах та. Ганц хамгийн чухал харин тий хамгийн чухал сурч авсан юм гэвэл юу л ах та. Би Монголд ч ингэж заадаг штэ. Ийм бодлого байна. Тэгээ нэг ийм аргачлаар бодноо гэдэг тийм байдаг штэ. Ингээд нэг аргачлалын заагаад өгчдөг. Тэгээ MIT-д ганц сурсан юм болохоор аргачлалыг нь өөрөө ойлгож иж өөрөө бий болгож сурдаг чи өөрөө гэдэг байдаг. Яг ингээд юмыг өөрөө биеэ дааж ингээд бодоод тэрийг ингээд задлаад тэгээд анализ хийгээд тэгээд шийдэл гаргадаг. Тэрийг айгуу сайлгасан. Тэр айгуу хэцүү байсан бас. Би чинь MIT сурахлаа чинь бас айгуу шинжлэх ухааны хичээлүүд авдаг. Тэгээд тэндэр чинь ингээд бодлого ингээд гэртээ бодох ингээд даалгавар өгдөг байхгүй юу. Тэд нар ингээд хичээл дээр заасны төстөөдөө гэсэн мөртлөө яг ингээд үндсэн юуг нь ойлгохгүй болвол үндсэн одоо юу гэдгийг ухтгууныг ойлгохгүй болвол тэрийг ичнэ яг адилхан аргачлалыг хийж бодож чадах бодлого байдаг байхгүй юу. Тэгээ айгүй хэцүү тэнгууд чи ингээд хүн өөрөө бодоо за энэ ч нэг ийм хүн байна нэг гэстэй байна гэдэг. Тэгээд ингээд баг өөрөө сэтгэх хэрэгтэй болдог. Тэр айгүй хэцүү байсан. Тэгээ тэрийг айгүй заах гэж орлох юм шиг байгаа. Нэг бие дагаад ингээд бодох чадвар тэгээ тэрүүгээрээ бие дагаад бас одоо шийдлийг бий болгодог. Ингээд урд хийцэн байсан аргачлалаар ингээд шийдэх биш. Өөрөө баг шинэ аргачлал бий болгоо тэгээд ингээд бодоод яадаг. Тэр айгүй хэцүү байсан. Тэгээ тэр бас айгүй чухал юм шиг байгаа. Тэгэж яг бодож сурах. Мэдлэг цээжлэх биш. Тийм. Мэдлийг өөрөө бодож олоод тэгээ шийдэл гаргах. Тэрийг айгүй их заах гэж хичээсэн л дээ. Тэгээ тэрийг би нэг амар сурцсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ тэрийг айгүй чухал. Тэрийг ингээд бас баян бодож явах хэрэгтэй. Тэрхийг бас оролддог ч юм уу. Тийм хандлага бий болгодог юм шиг байгаа. Тэгээд чи Харвардд тэгээд юугаар сурсан бэ? Би сая Харвардд юунд сурсан? Биш ээ. Хот төлөвлөлтөөр сурсан. Хот төлөвлөлтөөр сурчаад тэгтээ би хот төлөвлөлтөөр сурж байгаа хавцаа нөгөө үйл хөдлөх хөрөнгөөр жоохон гүнзгийрүүлсэн л дээ. Тэгээд нөгөө нэг ерөөхдөө бол архитектураар сурч дууссныхаа дараа бас Монголын байдлыг бодож байгаа. За энэ яг цэвэр архитектураар миний бас ингээд сэтгэл бүх юм ингээд хийгсэн юм хийж чадахгүй байна. Тэгээд Улаанбаатарын одоогийн нөхцөл байдал асуудлууд болохоор архитекторын хийх юм биш бүр илүү одоо хот төлөвлөлт те ийм асуудлууд байгаа байна. Энэнд би бас өөрийнхөө гэсэн хувь нэмрийг бас оруулмаар байна, ажилламаар байна гэж бодоод тэгээд хот төлөвлөлт гэдэг нэг ажлыг сонгосон байхгүй юу. Тэгээд яг би багш нартайгаа ярилцаад тэгээд айгүй удаан бодож хийсэн л те. Тэгээд яг сурсан чинь яг л миний хүссэн юмуд бас байсан. Тэгээд яг бүр наривчлах юм бол үйл хөдлөх хөрөнгө яг ингээд юуны хөрөнгөний асуудал те одоо санхүүжилтийн асуудал яг ингээд хийх юмнуудыг шийдэж өгөхгүй бол бас яг цэвэр хот төлөвлөлтийн зүгээр ингээд санаанууд дангаараа яваад бас надад нэг тийм сэтгэл ханамжтай санагдаагүй. Тэгээд ингээд дахиж баахан төрж явж хагаад нэг тийм хот төлөвлөлт үйл хөдлөх хөрөнгөний дундах нэг тиймар тэгээд сурсан. Чи MIT-гээс хизээ төгссөн гинэ? Би MIT-гээс 12 он төгссөн. Тий. Харвардд орох. Харвардд чи би шууд төгсөөл орсон юм. Шууд төгсөөл орсон. Тэгээ би дунд нь их юу байгаагүй. Нэг тийм зай завшлага аваагүй. Уул нь авахд
зөв байсан юм байлээ. Гэтэ одоо л яг нэг нь хийсэн чинь. Тий. Би ч бас зөв хүннийг санаад байна уу вэ? Чи нэг Улаанбаатарт бас ирчээд Монголд энэ гэр хорооллоор бас нэг судалгаа хийжсэн юм уу нэг юм хийжсэн мөн үү? Тий. Би нөгөө яг мастрынхаа эхний жилийн 100 Монголд нэг судалгаа хийсэн. Гэхдээ манай сургуулийн нэг хүүхэд Америк хүүхэд бас сонирхолтой гэдэг. Тэгээд бас манай багш нар оролцоо. Тэр айгүй жижигхэн судалгаа л да. Нэг ямар юуны судалгаа? Зүгээр юу асан. Бид нар гэр хорооллоор яваад хүмүүс одоо нэгтэршил буюу одоо ингээд нэг тодорхой хэмжээний газарт хэрэг хүн амьдардаг өндөр байшин дээр ямар хүн хандлагатай яг Монгол маягийн хот төлөлт гэж юу юм те тэрийг жоохон ойлгох гээд ингээд нэг хэсэг асуудал бэлдээд явсан л да. Тэгээд Баян зүрхийн 2 хороо Чингэлтэй 1 хороогоор 3 хороогоор яваад нэг 120 орчим айл хэрэгтэй ярилцсан. Тэгээд яваад сонирхолтой юм байлээ. Хүмүүс ерөөхдөө айгу ярих дуртай, хүмүүстэй уулзах дуртай. Би бүр айгу тэр айгу сайн зэрэгс ингээл ороод хинч баг өгөө гэж хэлэхгүй. Бараг нэг 2 хүн л шууд өгөө гэсэн баха. Бусд нь бол гайгүй. Тэг нэг хүн юу өгөх юм гэж надаас асуусан. Би тэгээд юу ч өгөхгүй гэсэн чинь заа гэлээ. Би юу гооч өгөхгүй те. Сонгол өксөр асууж. Тийм шууд урдаас юм нэгдэг тэгээд нөгөө. Гэтэ айгу бага гоосаа 100 дүүнтэй уулзахад ерөөсөө ганц 2 хүн тэгэж хэлдэг. Өөр ертөнцийн хүн орж ирж байгаа болохоор бас сонирхол байгаа хэл та тийм. Гэтэ бас их нэг үе явахад нөө судалгаа шинжилгээ гадныхаа аягаас ингээд яадаг болцоо болохоор бүр ингээд мэддэг болцоо ингээд хинээс явж байгаа хараас явж байгаа тэднийх үгүй юу гээл тэгэл тийм бас гайгүй ингээд юу атсан юм шиг байгаа. Айгу анхаарал авдаг. Үр дүн дүгнэлт гэвэл дүгнэлт нь болохоор ерөөдөө юу яадаг монголчууд бол нэг тийм өндөр нэгтэршил төр нэг тийм амар дургу бол биш. Тэгтээ нэг хүсэж байгаа юм болохоор гадны талбай навиг байх хэвээр. Өндөр байшин байж болно. Тэгтээ хоорондох зай навиг байх хэвээр. Тиймэрхүү нэг юм дүр төрх бий болсон л та. Тэгээ нөгөө нэг гадаа хүүхд толуулах зай маа. Одоо нөгөө нэг одоогийн бий болсон хотын одоо зохион байгуулалт реакц гэсэн юм шиг байгаа. Миний бодлоор бас. Одоо ч айгүй ингээл хүмүүс байшингаа шавж барайл гадна машин багтахгүй хүүхдүүд нь тоглох талбайгаа ингээл хэцүү байгаад байдаг шүү. Тэр нь айгүй реакц гэсэн юм шиг байгаа. Тэгээд бид нар тал дээрээ заахаа 9-10 дахин махаар өндөр мөндөр бол нэг тийм асуудал шучиргүй ингээл Хонконг Шанхай шиг байж болохгүй. Тэгтээ гадаа талбайгаа сайн байх хэрэгтэй гэдэг тийм юм ярьж эхэлсэн байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор яг нэг хот төлөлтийн хувьд бол бас нэг тийм өргөн таашаагддаг нэг тийм дуртай биш хөлбөр байхгүй. Ялангуяа орчин үеийн хот төлөлт болохоор ингээд ийм намх дундавтар нэгтэршилтэй байшингуудыг ойрхон тавиад хүмүүс ингээ хоорондоо алхаж малхад хүрхэхтэй амархан гэдэг тийм ойлголттой. Тэрийг ингээд олон улсын байгууллагууд шахаад байдаг. Тэр чинь монголчууд болохоор юм өндөр байшин гэсэн үртлээ хоолгоо заатай айгүй гоё. Тийм гадаад маягтай гэдэг тийм өөр юмнууд жоохон гарцсан. Тэгээд тэрэн дээр нь бид нар жоохон ягаад ингээд хүмүүс бас нэг юм яг тийм адилхан юм бүсдгүү байна. Ингээд хоорондоо бодлогын явцад ингээд үл ойлголцол ингээд нэг нэгэндөө тэр нөгөө нэгтэршил гэдэг үг чинь бас айгүй тийм муу хүмүүс шууд сонсоод муу гэж боддог. Тэр чинь бас ингээд янз бүрийн төвшин янз бүрийн юм гэж байгаа гэдэг ерөөсөө ойлгохгүй. Тиймэрхүү юм дээр ясан. Тэгээ сая 16 оны 100 байна уу? Тэр нөгөө юугаа судалгааныхаа ажлыг дуусгаад тэгээд хэвлүүлсэн. Хавдж тусна суултээ. Тэгээд олж уншил та. Яаж олж ирсэн. Окей, бага. Би чамаар явсан ч болно. Зөвөр нэг тийм юу бол онлайн байдаг юм уу? Онлайн байгаа. Тэгтээ чинь нөгөө нэг хэвлэлцсэн болохоор төлбөр юм уу сургуулийн ямар орохт шаардлагатай байж магадгүй. Тэг надад нэг хэдэн хувийг өгсөн. Тэгээд тэрийг би тэгээд юу нэг интернетээр линкийг явуулангууд нэг хэдэн хүнд би ингээд шууд аксес өгөх. Тэгээд зүгээр тэр бол тэгээд яг ингээд шууд нэг хамаг асуудлыг шийдэх биш зүгээр яг нэг үнцгийг ингээд бас судлаад үзээд ерөөхдөө ингээд нэг жижигхэн бас ингээд ойлголт бий болгоцсон л тийм юу л да. Тэгээ цаашдын судалгааг цаашдын бодлого боловсруулах цаашдын юм хийх хүмүүс бас жоохон тодорхой хэмжээний хэв нэмэр болох гэж бодоод гэхдээ ерөөхдөө яг гэр орооллын нэг утааны талаар аягүй судалгаанд байдаг. Тэгсэн мэт хот төлөлт ерөөхдөө тиймэрхүү юмны талаар аягүй бага байдгийг. Тийм. Тэгэх нэг үе отоход хүмүүс ингээд айгу анхаарад ойлгоод ярилцаад эхэлсэн болохоор айгу зүгээр тэгээд айгу хүүхдүүд бас хот төлөлтөөр сураад ах шиг байна. Тийм. Чи түрүүн нэг хальт дурдаад өнгөрсөн яг юу хийх гээд байгаа чинь ингээд архитектор юм хийх гээд байгаа хүсэж байгаа юмтай чинь архитекторын мэрэгжил бас яг ингээд бүрэн уялдахгүй байгаа эсвэл тогтмог байгаа юм гэсэн. Чи яг юу хүсэж байгаа? Би юу? Би яг урт хугацаанд болол нь шүү дээ. Би сая ялангуяа Нью-Йоркт амьдраад Нью-Йорк ч бас айгу би нөгөө нэг урд нь ингээд зочилж очихдаа нэг анзаардаг байсан юм байна. Тэгээ яг амьдрсан чинь тийм ингээд хүн амьдрахад бас нэг ингээд сэтгэл хангалуун байлгадаг нэг тиймэрхүү хот юм байна л да. Ингээд айгу их сонголттой, айгу их нуттай. Тэгээ хүн өөрөө юу хийхээ сонирхоод очиод ингээд хийчих болдог. Тэгээд ингээд нэг
яг ингээд хотод метрополитен гэдэг чинь яг л нэг тийм байх хэрэгтэй юм шиг. Тэгээ би нэг юм хот гэдэг нэг юм ойлголтыг бас ингээд бодол ямар ч байвал зүгээр ямар ч байвал гоё ингээд бодол яваад байдаг гэсэн. Тэгээд Нью-Йорк бас айгүй тийм давуу талтай. Тэгээ айгүй ингээд хүмүүсийг мундаг хүмүүсээ цуглуулад ингээд өөрөө динамик байж чаддаг болохоор тэмжээрээ ингээд хөгждөг те. Ингээд нэг нэгнээсээ ингээд юм аваад. Тэгээ тийм гоё хот бас байгаад болцсон болохоор би ер нь бол яг Улаанбаатар хотод л ингээд гоё олохт нь ингээд хувь нэмрээ оруулах гэж бодож байсан. Одоо болохоор нэг тийм хүн амьдрахад амар гоё тогтоо. Тэгсэн мөртлөө бас тийм амар хүнийг ингээд хөгжүүлдэг, цааш нь олгодог нэг тийм хот болоход нь баг ч гэсэн хувь нэмрээ оруулал. За бүр аргаа яад те зүгээр нэг үнцгийг аваад ч юм уу нэг жоохон болонд ч юм уу нэг хувь нэмрээ оруулаад тэгээд явал нэг тиймэрхүү задлага байна. Одоохондоо яг тодорхой бол биш. Гэхдээ ингээд тодорхой хэмжээгээр хүмүүсийн амьдралыг сайжруулах тийм нөхцөлтэй сайжруулсан тийм Улаанбаатарын нөхцөлийг бий болгохын сал гэж бодож. Гэтэ би яг хаанаас орж ирэхийг яг сайн мэдэхгүй байна. Яг юу болохын сайн мэдэхгүй байна. Гэтэ нэг тийм ерөнхий голтой тэгэд би яг хавтаа угаасаа тэгж амьдарч ирсэн юм чинь тэгээд нэгээр алхамаар явж идэл тэгээд нэг бүр тодроод гараад ирэх байлгүй те. Яаж хэлэх вэ би бас мэдэхгүй дээ одоо. Би тэгж нэг юм гэдэг юм. Очиргоо гэр оруулыг ингээл ундаг болгон гэж хотлоо ярихгүй л дээ. Тэр чинь бол нэг хүний хийх ажил биш бүр ингээд хідэн үеэрээ айгүй олон хүмүүс оролцож ийж өөртөө ингээд цугтаа хийж явах юм л та. Тэрийг бол би тийм амархан гэж бас бодохгүй байна. Гэтэ ерөнхий бол чиг хандлага бол тий хотыг л сайжруулмаар байгаа байхгүй юу. Зүгээр би сая ингээд ирсэн чи айгүй шороотой айгүй ингээд тухгүй ингээд алхаад явах хүртэл ингээд байн ингээд урд юм тэглэстэй би ингээд байн анхаарч явах хэрэгтэй болоод байдаг. Тэг би бодож ирсэн ер нь ингэж амьдрах албагүй шүү дээ тий. Бид нэр ингээд окей гэж яваад байдаг болохоос ш энэс гоё хаа тийм амир хэцүү биш байхгүй юу. Нэг тийм их юм шаардахгүй байхгүй юу. Би бол яг тэгж л утсан зүгээр бид нэр ингээд өөртөө дор бүрнээ жоохон хичээгээ жоохон шаардаад явчвал ингэж зүдэрч амьдрах шаардлага байхгүй юу. Тийм ялангуяа ингээл жоохон юм дээр те парк ингээл нэг суучмаар газар гэхлээр ингээл ногоо могоо эсвэл хаалттай эсвэл ингээл шороотой эсвэл ингээл нэг асуудалтай те тэгэл ингээд халахыг гэхлээр ингээл яачгаа одоо тэгэл өвлөө олонгод утаа нь алчих гал тэгэж ер нь ингэж амьдрах шаардлага байхгүй. Тэгэхээр бид нар нэг жоохон хичээгээд юмнуудад сайжруулад аяндаа яваад байл бас нэг гоё газар үрж болох хаа гэж бодоод байна л та. Гэтэ тэр шийдэл бол яг бүр тийм тэр бол ингээл тийм амархан нэг шийдэл биш. Би бол тэрийг айгүй дандаа хэлдэг. Нэг шийдэл бол биш. Яаж ч нэг шийдэл байх боломжгүй. Зүгээр олон талаас нь авах хэрэгтэй юм шиг. Тэг би бас бодсон чинь ингээл байшингийн гадаа ч юм ингээл буруу ингээл хийцтэй ч юм ингээл явгооныхаа замыг тооцохгүй ч юм ингээл эсвэл ингээл нэг нь болохгүй байлаа шүү дээ. Тэрний чинь шат болгон дээр нэг хүн ингээд шийдвэр гаргасан байхгүй юу. Энэ бүх муухай болохгүй байгаа юмнууд чинь шат болгон дээр нэг хүний гаргасан шийдвэр яг биелэлээ олоод ирчлээрээ юм болж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нараас айгаа олуулаа ингээд шаардаад олуулаа ингээд бас явах хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй болохоор тэр олон хүний ингээд муу юм уу хангалттай хандсан шийдвэрүүд чинь явсараад ингээд бид нарыг ийм байдалд олгочихж байгаа байхгүй юу. Сая Twitter-ээр нэг хэсэг бас нэг зам чөлөөл гэдэг нэг хаштаг нэлээ. Тэр бас айгүй зүгээр тий. Харин тий. Тэрийг би айгүй гой санагдсан. Би бас яг тэрийг нэг хэдэн жилээр бас бодчихсан байхгүй. Энэ бас арай бишээ. Энэ чинь олон нийтийн орон зай штэ тий. Тэр чинь нийтийн өмч байхгүй. Тэрнээр ингээд дураараа тавиад ямар ч юу байхгүй. Ямар ч одоо өөрийнхөө хувийн ашигын төлөө өөр хүмүүсийг шүү тохирож байгаа байхгүй юу. Хохирж байгаа яг үннийг л удаа тохирж байгаа. Тэгээд ээжэж ингээл яваад байдаг ингээд хинч тоодоггүй. Тэгээд тэрийг айгүй над зүгээр санагдсан. Тэгээд би бол бас яг нөгөө байгаа юмаа ингээд бас сайжруулж авъя гэж боддог болохоос бас шууд нураагаал ингээд шууд дэлгэглээл ингээл яваад бас яг болохгүй шүү дээ. Яа гэдэг юм ингээл амьдрал юм чи янз бүрийн болно шүү дээ. Тэгээд яг хаа миний бодлоор ингээд хот өөрөө бас оролцох хэрэгтэй. Зүгээр ингээд хувь хүмүүсийг ингээд замчлуулгаал тэнгууд нэг анхаарал тавьсан хэсэг нэг нураагаал эсвэл ингээд анхаарал тавиагүй хэсэг ингээд байгаал те. Хотын төвөнд ингээд амар гой замтай осноо. Босод хэсэг ингээд амар замрааг байгаад. Тийм байж болохгүй байхгүй юу? Юу ах хэвтэй юм шиг аа. Нийслэл өөрөө бас ингээд тэрийг анзаараад ингээд бодлого гаргаад те. Зам чөлөөлөх хэвтэйг чөлөөлөх ясгүй гэхдээ боломжтой ингээд явгууныхаа зам тодорхой гарцсан байвал үлдсэн дээр нь юу гэдгийг хотын газрыг нийтийн газрыг эзэмшиж байгаа юм чи түрээсээ төлөд юм уу метр квадратаар нь тооцоод тэгээ ингээд нөхцөл байдал тодорхойлоод ингээд явах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр үйлчлэг хийж байгаа хүмүүс ч гэсэн бас тодорхой хэмжээний юу өгөөд арга зам өгөөд тэгээд бас явган хүмүүсээ ч гэсэн хамгаалаад тэгээ нэг дунд нь ингээд бас зохицуулаад явах боломжууд бас байгаа юм санагдаад байдгийг. Тэгээд одоо мэдхгүй юу болж байгаа. Би бас нэг тийм одоохондоо нэг тэрийг нарийн судалж үзээг л байна. Гэхдээ чи хамгийн сүүлд Улаанбаатарт удаан хугацаагаар гэдэг чинь яг хөө зөв зундаа ирээд ингээд хэдэн сар байж байгаад яг тэрнээс өмнө бол амьдарч исэн хугацаа бол 8 оны үед тийм уу да тий 6 7 оны жоохон байсан л да тий ерөөдөө тий 10 тэр үедээ ингээд харьцуулаад үзэхэд бол өнөөдөр чиний хувьд
одоо Улаанбаатар ямар шүү хөгжсөн байна үгүй байна уу? Үгүй тэр үед чинь тэгтээ бас нөгөө 10 жилийн жоох хөхтөөс ахлаар чинь бас яг харж байгаа үнцгэн шал өөр шүү дээ. Одоо ахлаар ч бас ингээд аминдаа бас багхан мэрэгчлээ энэ төр болцсон болохоор тэгчээрч ингэчмэрч юм шиг гэж бодогдоод зүгээр амар алдсан боломжууд байгаа юм санагдаад байдгийн. Зүгээр ингээд арай өөр гоёор ингээд арай өөр ингээд сайжруулад болсон байж болох юмнуудыг ингээд арай одоо ингээд ухрахад хэцүү нэгэнд ингээд яваад төгсөлцсөн тийм нөхцөл байдлаар бүр ингээд нөгөө засахад хэцүү болгоцсон тийм юмнууд их гараад ах шиг санагдаад байдгийн. Гэхдээ би бас яг тэр үеийн дурсамжлаас ингээд тодорхой ингээд харьцуулах бас алгалдаа яал гэж чинь ингээд бас айгүй жоохон байсан нэлээ өөр бас байсан. Тэгээд тэр ч одоо яг шууд тэрний ингээд хэцүү л дээ. Ямар ч гэсэн айгүй шин байшингууд нэмэгдсэн тодорхой хэмжээр хөгжил бий болсон шүү дээ. Угаасаа те айгүй гоё юмнууд бас сонголтууд бий болж гин хүмүүс юм хийгээд байна. Тэрийг бас үүсгэж болохгүй л дээ. Тэгээд юуны сая сүүлийн эднээс бас хотод нөгөө яг юуныхан янз бүрийн одоо гэдгийг ногоо цэцэг тариад бас нэг юм уугаа янзлаад төгчлөлтэй яагаад тэгээд бас зам мамаа янзлаад тэгээд бас нэг юм уугаа дугаар муугаар хязгаарлаад бас ингээ арга олох гээд үзээд байгаа байхгүй. Тэгэхээр бас тэрийг би бас дэмждгийг яг бас хүн ингээ юм хийгээд авах хэрэгтэй. Зүгээр ингээд хайчд болохгүй шүү дээ. Тий. Хүмүүс аваад ихэд тий. Чи хотелдээ сурч яах гэсэн Улаанбаатар ч одоо ингээ угаасаа баригдсан хот юм чи ингээд яг тийм биш аахгүй хотелд идэж байгаа болохоор ингээд баян ингээд ирээдүг бодоод манай хот ингэж өгч юм байна ингэс тайм ингээд тэрэнд нь ингээд тохируулж юмнуудаа нэмээд хасахын хасаа тий. Тэрийг ингээд бүр тухтаа олгоод явах болохоос шиг ингээд цоо шинэ хот ирэхийг биш л дээ ялангуяа орчин үед л тийм байха болцсон. Би US-ийн 2001 онд Монголоос яваад 2008 онд буцаж ирж байгаа байхгүй. За тэр үед тийм дундад Монголд бол 2-7 хоногийн хугацаатаар ганц л удаа ирж ирсэн. Тэгээ 8 онд ирчээд нэг оногтойгоо харьцуулахад бол амар өөрчлөгдсөн. Айгүй их өөрчлөгдсөн. Тэгэл намайг байхад чинь бол одоо энэ Улаанбаатар банкны нэг шилэн барилга шүү дээ. 300 хэдэн давхарч үлээ дээ. Тэр чинь л одоо миний skyscraper амар өндөр санагдал. Тэгээ байжсэн чинь ороод ирсэн чинь амар хүн дээр барилгууд ингээд босоод ирсэн 8 онд. Гэхдээ 8 онд орж ирчээд би чинь бас шал ондоо ертөнцөөс ондоос хоёлаас бас буцаж Монголд бууж ирж байгаа юм чинь. Тэгэл хоол хайгаал гоё хоол идчихээр газар юу гэнэ гээл кофе хайгаал ингээл иймэрхүү юмнууд ингээд өмнө өөр ертөнцтэй дасцсан байсан юмнуудаа хайгаад ингээд ерөөс олддог байсан байхгүй. Гэхдээ 8 оноос хойш бол бас миний хувьд бол амар хөөшлөлтэй болсон. Кофе л гэхэд л ядчил хідэн төрлөөр. Тийм газар ороод кофе авъя гэд тийм гот та кофе байгаа гэхлээр байгаа гэдэг. Чандаг кофе тийм чандаг кофе гэдэг. Нөгөөх нь чандаг гэдэг нь усаа услагдаг хэлээд байгаа байхгүй. Усаа услагдаг хаан кофе гэдэг тийм. Хаан кофе. Нэрэлдэг кофе гэдэг. Тэгэл гэхдээ яг тэр үед услагдаг ямар кофе гэдэг юм бол. Хиний одоо энэ Rosewood гэдэг ресторан байна шүү дээ. Тэр чинь анх ресторанасаа илүү юу кофе ингээд өөртөөхөн юунуудаа оруулж ирдэг. Энэ шашнуудаа кофе бин оруулж ирээд өөртөө бид нар ингээд шараа тэгээд ингээд зардаг. Тэгэхэд би бол амар баярлсан. Жинхэнэ real coffee. Гэтэ яг зүгээр амар үнэтэй гоё кофе гэж байгаа ш. Зүгээр л одоо зүгээр л нэг дэлгүүр ороход бол юм нунтгалцсан найруулдаг биш нунтгалцсан кофе байгаа. Кофе машин байгаа. Фильтр цаас идэх ингээд байгаа. Гэртээ зүгээр ингээд кофе чанаад байгаад бол бүрэн болцоотой болсон байна. Одоо ингээд харахад бол нисхийн замыг чи санаж байна. Ямар юм байла. Одоо нисхийн зам ямар очиод байгаа вэ тий. Уулын зам эдгээр ингээд баригдсан. Яг зүгээр бүр ингээд Улаанбаатар бүр амар супер гоё хот болцсон гэж байгаа юм шиг л дээ. Гэхдээ багаар бол аюу том дэвшлүүд хийгээд байгаа юм шиг санагдсан. Тэгэл одоо энэ жижигхэн ресторанууд өөр Америк ч юм уу Солонгос ч юм уу Европт ингээл хараар ажиллаж байгаа ч юм уу эсвэл тэнцэн амьдарч байгаа л ресторанд ажиллаж байгаа л нэг эрдэм сураад буцаж ирээд суши плейснүүд нэг хэсэг бол амар ингээл дэгцсэн шүү дээ. Тэгэл ингээ гоё жижигхэн юм ресторанууд ингээд нэгдсэн байгаа. Жижигхэн кейк хийдэг газрууд ингээд гоё десерттэй болсон. Ер нь бол сонголтууд ихсэн. Өдөртөө санал нийлчихэд хэлж байгаа. Өөр улсад ингээ шинэ юм сурчаад тэр нь заавалчгүй одоо ингээ супер юу мастер юм уу докторийн хэмжээний мэдлэг биш. Гэхдээ амьдрал дээр ингээ суралцсан юу гэдгийг нэг юм байгаа шүү дээ. Кейкийг айгүй гоёор хийх тийм туршлага байгаа. Тэрийг хоримтлуулчаад мчэнэ ирээд ингээд юм хийж ийн гэхэд бол надад л яг хүссэн хэмжээнд тийм хурдтай биш ч гэсэн
айгүй гоё ингээд хэлдэг тэгээд Улаанбаатар хот манаас гоё хөгжөөд байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Одоо энэ хүүхдийн зуугийг болохоор нөгөө шүний годомж дараатай. Хөрхөлөө. Баахан тийм бүжиг болоод ирсэн юм байна тийм. Бүжиглээд тэгээд кино үзээд юм идээд уугаад тэгээд кино театрууд бол сайн үзэж байгаа. Сүүлийн гарч байгаа бүх кинонууд бүгдээр бол яг аль биесээр яг жинхэнэ театрын төвшөнд ингээл кино театрууд бол амар хөгжиж байна. Тэр харин тэр нэг тэр юм байх шүү га. Тэр би харин тэгээд бас нэг хүмүүсийг жоохон гадагшаа явж сурхаа бай гэхэд зүгээр гадагшаа яваад амьдрах ч байх зүгээр ядаж ингээд үзэх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол нөгөө нэг одоо бас нэг үе отоход нэг тийм гадны имийг дургу болдог үзий яддаг бас нэг жоохон тийм хандлага бас бий болох гэдэг юм шиг байна те. Ингээд амар монгол болох гээд. Гэхдээ тэгтэн чинь бид нэр дэлхий дээр амьдарч байгаа юм чи дэлхийдээ л ингээл харьцаа харьцах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд тэр гадагшаа явдаг чи ядаж ингээд бас ийм хийм байна, ийм байд юм байна гэд хүн үзэнгүүт чинь тэрийг хиймээр авчирмаар болоо те. Эсвэл ядаж ийм стандарт ингэж шаарддаг юм байна. Тэрийг бас ингээд Монголд оруулж ирээд нэг тиймэрхүү юм аа. Эсвэл бүр тэрнээсээ сайн жисэн болно шүү дээ. Гадны хийж байгаа юмыг бүр сайжруулад авчирсан чадчихвэл тэр тэгж текст тайм шүү. Тэгээд би тэрийг айгуу дэмждэг хүмүүс ер нь жоохон гадагшаа бүр амьдраа зураад ингээд байгаад ах биш зүгээр ингээд үзэх хэрэгтэй байхгүй юу. Юм үзэж нүд тайлбартай. Тэгээ ч хүн дэлхийдээ амьдарч байгаа юм чинь тэгэл дэлхий чинь том штэ. Дэлхийд хийх юм их байна штэ тий. Яг бидний Монголд байгаа хүмүүсүүдийн ертөнц бол зөвхөн монголч биш л дээ. Гэхдээ ер нь бидний ертөнц бол монгол штэ. Иргэн тойрон бол монгол. Тэгээд хүн болгондоос гадагшаа яваад юм үзээд нүд тайлах тийм болцоо байхгүй тийм. Гэхдээ ер нь бол эдийн засаг маань ингээд хөгжөөд явж байна. Ажлын байрууд баг-багаар нэмэгдээд явж байна. Гадны хөрөнгө оруулалтууд. За нэг компани амар том хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа ч гэсэн тэрний хажуугаар жижигхэн компаниуд ч гэсэн ингээд ороод л ирж ил байна. Яг хоо ер нь бол амар сайн гэж байна. Гайгүй. Энийг л ярин зогсоочих байх шиг нураачих байх шиг нэг аятайхан айтайхан ингээд тийм хөгжөөд ингээд гоё юмар шүү дээ тий. Гоё газар амьдмаар байна. Би хараа юу яаж боддог тийм Монгол нэг тийм нэг шинээр бий болж байгаа юмны нэг тийм exciting сэтгэл хөдлөм нэг тийм чанартай юу гэхээр баг ингээд одоо өөрийгөө ингээд тодорхойлоод явбал бас юу ч хийж болохоор ингээд нэг учиргүй ингээд өнгөрцөн ус бол биш шүү дээ тий. Тэгэл ингээд нэг юу ч хийж болохоор тэгээ нэг бодлын одоо ингээд яг бид нар өөрсдөө яаж хийхээс шалтгаалаад ингээд амар гоё бас ингээд сонирхолтой гоё ингээд Аз дорд байгаагүй Төв Азд байгаагүй тийм нэг үгдий ардчилсан нэг сүмөртлэн ингээд хөгжцөө ус болох боломжтой. Эсвэл болохоор бас эвгүүд ч бас боломжтой санагдаад байна. Тэгэхээр нэг тийм нэг юм бид нэг юм бас аюу сэтгэл хөдлөм үед амьдарч байгаа. Бас ингээд сэтгэл хөдлөм болохоор өөрөөсөө хувь нэмрээ оруулаад бас ингээд явчмаар тийм болохоор бас аюу гоё санагдаад байдаг. Монголын нэг гоё юм. Чи Харвардыг хизээ төгсөв? 15 онд төгссөн. 15 онд. Тэгээ 15-аас 17 онд. Яасан гэж байна. Тэгээ хаана юу хийж ажиллаж ирсэн бэ? Би сая 15 оноос хойш юунд байсан? Нью-Йоркт байсан. Тэгээд Нью-Йорк хотын эдийн засгийн хөгжлийн корпорац гэдэг байгууллага байдаг аахгүй юу? Яг Нью-Йорк хотын засаг захиргаа бол биш. Гэхдээ Нью-Йорк хотын засаг захиргааны ажлыг гүйцэтгэдэг тийм ашигын бус байгууллага. Тэгээд манай corporation гэдэг нэртэй corporation тийм. Гэтэ non-profit corporation. Тэгээд нэг 450-аад орчим хүнтэй. Тэгээд ерөнхийдөө Нью-Йорк хотын эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоод эдийн засгийн хөгжил хувь нэмэр оруулах project төслүүд хийдэг байхгүй юу? Тэгээд би тэрнийх нь үйл хөдлөх хөрөнгийнх нь одоо гэрээг үйл хөдлөх хөрөнгийнх нь тасагдал юм уу да хэсэгт нь л ажилласан. Тэнд юугаар яг associate senior associate гэдэг position-аар байгаад тэгээд нөгөө нэг яг бид нар чинь Нью-Йоркт айгүйх газар эзэмшигдэг байхгүй юу? Айгүйх газартай. Тэгээд тэр газараа тухайн байгаа орчин тойрныхоо эдийн засгийн хувь нэмэрд одоо хөгжилт нэмэр болох тийм прожектуудыг хийнгээд үйл хөдлөх хөрөнгөний прожектууд хийнгээд тэгээд тэрийг цааш нь ингэж хувийн хэрэгжүүлэлүүдэд тендерт оруулаад тэгээд ингэж удаан одоо шалгаруулалтын процессын дагуу нэгийг сонгоод тэгээд контракт хийгээд ингээд тэрийг ингээд процессыг хэмж явдаг байхгүй юу. Тэгээд бид нэр тендер ажил хотоос орж ирсэн юм уу? Үгүй. Яг л Нью-Йоркт ч амар юутай хөгжилт юутай эдийн засгийн одоо айгу өрсөлдөөнтэй айгу чанга маркет штэ тийм ингээд айгух мөнгө зүүн хэрэгэлцэж яадаг. Тийм болохоор учиргүй бүр амар хэцүү нөхцөлтэй биш бол тэр газрынх нь өөрийнх нь байгаа юм айгүйх газрынх нь өөрийнх нь үнэлэмж нь айгүйх хэмиг ингээд өндөр үнэтэй болохоор хичнээн хямд тусар орон сууцч барьсан бай. Хичнээн юу байсан ч гэсэн бай. Бас энэ төлөх чадвартай байдаг байхгүй юу. Тэгэхээр хувийн сектор өөртөө бас тодорхой хэмжээний мөнгө хийн. Тэгтээ одоо юу гэдэг хямд тусар офис барьлаа гэж бодоход чинь мэдээж хэрэг тодорхой хэмжээний үнэлэмж нь буурна. Тэр нь газрынхаа үнээс ч юм уу гарчдаг байхгүй юу. Тэнгүүд чинь ингээд аль альталтай ашигтай. Тэгээ бид нар болохоор мэдээж хэрэг
хамгийн эдийн засгийн оо байж болох өндөр үн хэмжээнд авах хэрэгтэй. Мөн орон нутгийнхын тэр хүмүүсийнх нь яг хүсэлт нь эсвэл одоо тэр регионийнх нь тэр хэсгийнх нь одоо Нью-Йорк хотын эдийн засаг төв нэмэр оруулах чадвартай тийм project гэдэг тийм бүтээгдэхүүн бий болох хэрэгтэй. Хот төлөвлөлт Нью-Йорк хотын захиргааны нэг юу юм уу да агентлаг маягийн хэрэгжүүлэгч агентлаг. Яг бол яг Нью-Йорк хотын government гэж явдаггүй. Бид нар яг юуны төрийн ажил биш. Гэхдээ бид нар ингээд хэрэгжүүлдэг газар байхгүй юу? Төслийн нэг тэгээд яг хаа зарим нэг нөгөө юуных юмнууд нь хямд тусар орон сууц шүү дээ. Жишээлбэл тэдэр нотлолоороо бас юуны можийн болон хотын зарим нэг санхүүжилттэй л те. Тэд нар манайхаас тусдаа. Тийм бас нэг тийм нэлээд тийм динамик айгүй олон юмнууд оролцдог тийм байт юм билээ. Тэгээд Нью-Йоркч нэг айгүй хүн ихтэй ингээд эдийн засаг сайтай айгүй хэм болдог хот болохоор яг мэддэгдэм байл л да. Манай төслөд болохоор айгүй тийм том тэгэл айгүй сонирхолтой юмдар ажилласан л да. Тэгэл тэр нэг дээхэн үедээ айгүй газартай байж хаад хамгийн сайн газруудаа ингээд амархан газруудаа өгөө явуулсан. Тэгээ одоо байгаа газрууд болохоор дандаа нэг юм асуудалтай. Айгүй тийм ингээд юм байхад хэцүү. Агентлаг нь өөрөө энэ корпорэшн чинь өөрөө газар эзэмшдэг юм уу? Үгүй бид нар Нью-Йорк хотын газрыг цааш нь гэж яадаг байхгүй юу? Хувийн сектор бариулдаг. Тэгэхээр чинь бид нар байж байгаа. Хотын захиргааны газраа эзэмшиж байгаа. Зарим ингээд real estate. За тэгмэгт нөгөө талд нь хувийн хвшлийн компаниуд real estate developer гэдэг байшин орон сууц барих сонирхолтой байгаа хүмүүс. Чиний ажиллаж исэн энэ газар чинь болохоор энэ хоорондын уялдааг сайжруулах юм тийм. Хотын газрыг аваад та нар айтайхан шиг нэг юм барьж байгаа. Энэ байгаа газрын иргэн тойрныхын эдийн засгийн нөлөөг найлуулахын хэмжээ сайжруулах тийм тэгээд ажлын байр бий болгох, хотыг гоё харагдуулах гэсэн ийм байгууллага мөн үү яг тийм. Ер нь бол тийм. Яг товч тодорхой айгу сайн тайлбарлалчлаа. Тэгээ бид нар чинь бас нөгөө нэг санхүүгийн шинжилгээ дээр хийгээд яг үнэлэмжинд хэрэг байх юм те. Тэгээ бид нар чинь бас нөгөө нэг procurement-ийн одоо шаардлагын дагуу, худалдаа авалтын шаардлагын дагуу олон хэдэн компани биднэрт хариу өрөх хэрэгтэй юм. Ямар нөхцөл байх хэрэгтэй юм. Тэгээд тэднийг ингээд амар жил гаруй хугацааныг өрсөлдүүлдэг байхгүй бид нар чинь ингээл хитэн шатны ярилцлага хийн бага асуулт явуулна тэдний хийсэн бүтээгдэхүүнийг үзэн хүмүүстэй ярина тэгээд болохгүй бол бид нар бүр ингээд та нар тим хүмүүс орж тим хүмүүсийг ингээд сайн компанид оруулах тим судалгаа хий тэрийг мэдээлэл өг гэж аюух ингэж процессын дагуу явж байгаад за энэ хүн авах юм байна гэдэг эдний компаниг сонгоно гэдэг байхгүй. Тэгээд янз бүрийн газараас шалтгаалаад бас нэлээд тийм чанартай төслийн сандлууд ирдэм билээ л дээ. Тэгээд танад төсөвчин болохоор хөрөнгө оруулагч нараас аавна гэсэн үг. Энэ чинь нэг төрлийн бас нэг консалтенси сервис. Тийм ер нь консалтенси зөвхөн хотод ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр манай бажет бол хотоос заяа их ирдэг. Гэтэ бид нар бас өөрсдөө айгүйх administration fee авдаг байхгүй юу. Тэр процессын дагуу одоо жишээл юу яадин те нэг жижигхэн project хийлээ. Тэр нь бүр жижигтэр байна. Тэрний чинь administrative fee болохоор нэг удаагийн $400,000 байгаа байхгүй юу. Тэгэл бид нар чинь яг гэрээгээ гүйцэтгэл эхлэх юм бол $400,000 бид нөлөө шилжүүлэх хэрэгтэй. Тэрний бидний developers үйл хөрөнгийн одоо хувийн компаниудаас хотоос газар аваад юм барья гэж байгаа бол та нартай ингээд хамтарч ажиллаж байгаа. Тийм. Тэр нь болохоор ингээд тэд нар өөрийнхөө зардалтаа оруулах хэрэгтэй байхгүй юу? Тийм анханасаа. Тэгээ бид нар тэр fee авч ажиллаж гин. Өшөө бас бид нар өөрсдөө бас аягүй их ингээд deposit security deposit тийм өөр янз бүрийн мөнгнүүд ингээд бид нар байршчихдаг байхгүй юу. Тэгэл бидний хөрөнгө оруулалт юу өөрийнхөө нөгөө зардал бас гайгүй юм шиг байгаа. Яг л non profit agency тэгээд юугүй тэгээд гайгүй ер нь болчихсон. Тэгээд яг михийг зардууд нь бас юунаас хотоос ирнэ л тэ. Тэр чинь юу. Ер нь хэр том байгуулга яг нөгөө мөнгөнд өнгөөр нь ингээд зарцуулаад жилийн одоо хөрөнгөний хэрэглэлт харж байсан юм аа. Хөрөнгөний хэрэглэлт чинь бид нар ч нөгөө юугаа яадаг байхгүй юу. Хотын зарсан газрынхаа мөнгөнд бид нар авдаг байхгүй юу? Шууд ерөө хот руу орчдөг. Тэгэхээр би яг сайн мэдэхгүй байна. Тэрийг харж би саяхан нэг юм харж ирсэн. Ер нь бол нэг 400 хэдэн хүнийг чаленжуулах тийм. Тэгтээ яг бид нар програм бас хэрэгжүүлдэг. Нэг хөөрхөн жижигхан одоо жижиг дунд бизнес юу яадаг үйлдвэрлэгчийг дэмждэг програм ч юм уу. Нэг юм бид нар бас юу хэрэгжүүлдэг. Яг хот саяхан нөгөө нэг фери буюу тийм нэг юугаар фериг одоо юу гэж хэлдэг юм те. Завил тийм. Хурдан заваар ингээд моторт заваар нийтийн тээвэр хийдэг. Тэрийг бүр ингээд сайжруулсан тийм системээр болж байгаа байхгүй юу? Тэрийг бид нэр хийдээ. Сайн нэг баахан
controversy болоод жисэн үгүй ч юм уу. Тэгээ жоохон яригдсан нэг тийм юм уун дээр яаж юм мааж ингээд тэр ferry service орчихсан байхгүй. Тэгээ тэр нь гэхдээ айгүй сайн явж ингэсэн бүр demand нэгсэд өөртөө гүйцэхгүй байна гэжсэн. Тэгээд ferry ямарсан сайн биш байх л гэсэн нэг тийм юм сонсч байсан. Тэгээд тэрийг оруулж ирсэн. Тэрийг бид нараас хариуцдیں۔ Тэгээ бид нар чинь хот чинь айгүй олон байшин барилгатай. Тэдний зарим нь бид нар бас менеж хийдэг. Тэгэл олон талталтай бид нар миний яг ажиллажсэн гэсэн болохоор үйл хөдлөх хөрөнгийн яг гүйцэтгэдэг яг ингээд project хэрэгжүүлдэг газар нэсэн л та. Тэгээ айгу гоё юм билээ. Амар лагл сонсогч байна. Нью-Йорк хотын за яг энэ мэдээллүүдийг чи мэдэхгүй ч байж болно л да. Гэхдээ би юу ч гэсэн асуугаад байна. Нийт хүн амын тоон Нью-Йорк хэд вэ? Нью-Йорк 8.5 сая хүн. За 8 сая тийм Монголыг 2-3 нугалцсан газар тийм. Бруклин чинь 3 сая орчим хүнтэй төгсөж байгаа. Тэгээ би ажлынхандаа Монгол явах чаа гэдэг Монголын хүн амын гэсэн чинь 3 сая гэсэн чинь Бруклин шиг юм байна штэ гэдэг намайг. За тэгвэл газар нугалсан Бруклинийг гэхдээ хэдэн мянган нугалсан хэмжээний том газартаа л гэхгүй. Нийт одоо эдийн засгийн хэмжээ чадах нь Нью-Йорк хотын одоо хэдэн тэрбум дүнлэгдэх вэ? За тэр чинь овоо их юм шиг байлаа. Би тэрийг яг мэдэхгүй. Яг Нью-Йорк хотын GDP-г мэдэхгүй. Тэр айгүй их байгаа хаа. Тэг ер нь бол 2-3 триллион доллар байх хэрэгтэй тий. Америкийн нийт эдийн засаг чинь 15-6-7 триллион доллар хавцаа гэдэг байгаа. Нью-Йорк бол нэлээд том л байх хэрэгтэй. Гэтэ арайч тийм их шахаа. Тэр чинь бас Америкч бас аваа том шүү дээ. Тэгэхээр би яг сайн мэдгүй. Хоёул локера болсон жаахаа. Би тэрийг аль мэдэхгүй байна тий. Ер нь гэс хараач. Нью-Йорк л айгүй том эдийн засаг. Би жишээлбэл шүү дээ. Миний хамгийн жижигхэн project-ийн төсөв нь 50 сая доллар байсан. Хамгийн том нь болохоор нэг судалгааны ажил байсан. Тэр нь 20 тэрбум их байсан. What? 20 тэрбум доллар уу? Судалгааны ажил үү? Үгүй судалгааны одоо бүх төсөв нь тэр том айгүй том хотхныг барих тийм төслөөс авах. Гэтэ тэр нэг гүйцэтгэл болоогүй. Тэгээ тэрний урьдчилан судалгаагаар үнэлэхдээ 20 тэрбумаар баригдах юм байна гэж тийм гарсан байхгүй. Судалгааныхын зардал нь нэг 2-3 сая доллар байсан байна. Тэр төслийг хэрэгжүүлэхэд ер нь 20 тэрбум доллар хэрэгтэй гэнэ. Тийм. Тэг би нэг офисын байшинг яг ингээд контрактын гүйцэтгэгт нь оролцсон. Тэр гэтээ Манхэттанд ч биш, Queens байсан. Тэр байшингийн зардал нь 700 сая доллар. Би Нью-Йоркт нэг 2-3 удаа л очиж ижсэн. Боро гэдэг 4-5 бороотой гэдэг Queens-ин Brooklyn гэдгийг чинь нэг тайлбарлаад байдаг. 5 бороотой гэдэг. Боро гэдэг нь юу? Боро гэдэг нь дүүргэл ахгүй ерөөхдөө бол Manhattan одоо бүгдээрээ мэдж байгаа Manhattan арал. Тэгээд хамгийн том нь эдийн засгийн хувьд ч юм уу те. Тэгээд Bronx гэдэг хотод байгаа. Тэр болохоор арай жоохон хөгжиж амжаагүй. Гэхдээ up and coming гэж ярьдیں۔ Long Island City-д байдаг Queens гэж байгаа. Queens болохоор бас нэлээд томдоо орно. Тэгээ айгүй олон улсаас ирсэн янз бүрийн хүмүүс амьдардаг тийм хэсэг байгаа. Тэгээд юу байгаа? Brooklyn бол амар hipster cool газар юм бол нэлээд эдийн засаг нь хөгжсөн. Үйл хөдлөх хөрөнгөнд бас баг зараг эсгэр Манхэттанд өрсөлдөхөд цолцсон. Тэгээд Staten Island гэдэг бас бүр тусдаа арлага. Staten Island бол баг айгүй хол хүмүүс нэг байдаггүй. Айгүй сонин өөр хүмүүс амьдардаг. Жохон Нью-Йорк дотроос жоохон ялгарсан тийм газар байдیں۔ Тэгээд тийм 5 бороотой тэгээд яг New Jersey хажуудалтай байдаг. Тэгээд New Jersey бас өөрөө Jersey City одоо New Jersey яг тэр Манхэттанд ойрхон байгаа хэсэг бас айгүй тийм хөгжсөн, томорцсон. Харлем болохоор Манхэттанд идэв. Манхэттны зүгээр нэг хэсэг юм шүү дээ. Бас амар хөгжиж байгаа. Хипстер газар. Клинтон тэнд амьдардаг гэлээ. Юу хасан? Ерөнхийдөө сүүлийн нэг 10 жил айгүй их ингээд юунууд үйл хөдлөх хөрөнгө юмнууд хөгжөөд эхэлсэн. Тэгээд тэр нэг 125 дахь гудамж би яг ойрхон амьдардаг байсан. Тэрний тэнд нь ийм үйлчлэгээний газар тэгээд манай бас компани, манай корпорац яг тэнд ингээд дэмжих тиймнүүд явсан аахгүй. Тэгээд тэнд нь нэлээд шин барилгууд баригдаад тэгээд Clinton office edition зөөсөн аахгүй юу. Тэгээд тэр гудамжаар бас нэлээд их non-profit тийм corporation headquarters дээр байрладаг. Тэгээ бас гарч ирж байгаа. Тэгээд ерөөдөө бас яг баруун талтаа хөгжсөн, зүүн талтаа сайн хөгжөөг байгаа. Тэгээд би бас зүүн талд нь нэг 2-3 том project байсан. Тэгээд яг бүтэн блок тэр чигтээ орцсон. Тэгээд юу хэм тусраа сууц барих, нэг нь юу ах бас офис барих, офис мөн хотел, өсөө бас нэг жижигхэн хотел барих гэдэг 3-4 төсөлтэй. Тэгээд бас айгүй гоё штэ бид нар чинь ажлынхаа дагуу тэр яг Харламын тэр дүүргийн
төлөөлөгч нартай айгуу уулздаг. Тийм хурал муулбар явдаг. Тэгэл яг нутгийн иргэдтэй нь уулзаал гоё яриад би тэнд шаал хөндлөнд явж лээдэг. Тэгэл тэр Нью-Йоркийн нэг даваа тал айгуу гоё тийм янз бүрийн хүмүүстэй уулзах боломжтой. Би чинь ажлынхаа даваа бүр ингээл хям тусар орон сууцныг ажилуулдаг ингээл хүмүүсээс ахуулаад одоо юу тийм Порто Рикийн иммигрант гэл янз бүрийн газруудтай уулзаал тэгэл явгонгуудаа шууд амар том девелопертэй биллионер девелопертэй уулзсаар яриад тэгэл эсвэл ингээл юуны өөр төр засгийн ингээл дид мэйер эднэртэй ингээл хурал муралт суугаад ингээл янз бүрийн юмнуудтай харьцаад явах айгуу гоё тийм даваа талтай юм байлээ. Тэгэл ингээл амар Нью-Йоркийн ганган оффист ч орно эсвэл бүр амар юм юуны зүгээр хаусингийн нэг юм өрөөнд ч уулзалтын тий. Тэгэл ингээл янз бүрийн юмтай тийм үзэх харах харьцах тийм даваа талтай. Тэр айгуу гоё байсан л да. Хаарлам чин хуучин ядуучдын хороол байсан мөн үү? Гэхдээ яг ядуучууд биш л дээ. Тэгээ иммигрантууд тэгээ харууд аяг байсан аахгүй юу? Одоо Порто Рикон Доминикан хүмүүс аявих байдаг. Зүүн харлам, Спаниш харлам. Тэгээ харлам буюу бас өөрөө үндсэн нэг бас аягүй харууд их байсан тий. Тэгээд яг хуу тэр яг цаанаасаа тэр нийгмийн эдийн засгийн нөхцлөөр тэр хэсгүүд нь жоо хөрөнгө оруулалт муутай хүмүүс нэг очих дурггүй аюултай мэлтэй гэдэг тийм нэртэй байжгаад тэгээд одоо Манхэттен ер нь тэр чигтэл амар хөгжөөд ерөөсөө тийм байхгүй болсон. Тэгээд Нью-Йорк ч юм одоо нэг үе явахад амар аюулгүй тийм хот болсон. Тэгэхээр ерөнхийдөө хаач явсан юм гайгүй. Тэгээд Харлан молдтой айгүй өөрчлөгдөж байгаа. Сүүлийн ялангуяа хэдэн жил айгүй урдтайгаар өөрчлөгдөж байгаа гэж бүгдээр ярьд юм байл л дээ. Тий. Хэд гэж байна? 2012 оны судалгаагаар бол Нью-Йорк Сити Metropolitan Statistics-ийн хорооноос бла 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 1.33 триллион гэж байна. За тийм байна тий. 1.3 триллион 12 оны байдлаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол 12 онд ч сууд байсан шүү дээ. Нөгөө crisis дөнгөж дуусаад тий. Тэгэхээр бараг 2 триллион гарсан байх үгүйсэхгүй юм байна тий. Амар баг. Тэгэхээр Нью-Йорк хотын дарга гэхлээр чинь баг 2-3 триллион долларын эдийн засгийг хариуцж явж байгаа амар хүчрхэг мэйр болж таарч тий. Мэйр тэгээд яг нөгөө нэг бидний хийж байгаа ажил чинь бас мэйрийн бодлогоос шалтгаалж жоохон өөрчлөлттэй юм байл л тий. Сая бид нар айгүйх орон сууц амьдрах орчин дээр айгүйх ажилласан. Сая сүүлд баг сарын өмнө нөө 100,000 чанартай ажлын байр бий болгох гэдэг тийм төлөвлөгөө гаргацсан. Тэгээ одоо жоохон ажлын талаарх юм хийж аим шиг л. Тий. Нэг тийм их хөл юм байлаа. Айгуу сонирхолтой. Нэг юу ажилласан юм аа. Нэг ном уншиж ирсэн. Өөр их сургуульд байх л да. Chan гэдэг нэг нөхөр итсэн хип-хопын түүх үүсгал гэдэг. Америкийн хүч байхгүй. Гэхдээ ингээд хип-хопын түүх гэ, рэп хип-хопын түүх гэдэг нь амар зузаан ном. Тэгэл вау, амар сонирхолтой юм байна. Тэгээ уншаад үзсэн чинь би яг зүгээр дан хип-хопын баг гэсэн чинь айгүй highly recommended, айгүй гоё ном байлаа. Тэгээ бүр анхнаас нь ингээд үүсэл гарал нь хаанаас яаж явж исэн бэ гэдэг. Нью-Йоркоос л эхэлж байгаа л да. Bronx гэж юу? Тий. Bronx тэгээд ядуучдын хорооллын projects, ядуучдын projects гэдэг энэ талаар ингээд яг ингээд санаа нь уул нь гоё юм ингээд тухай төлөвлөж исэн ядуучуудыг орон сууцтай байлгах орон сууцтай ингээд тэгээд ингээд project гэсэн тэгээд орон сууцанд орсон ч гэсэн ядуу хэвээрээ байгаа. Гэхдээ яг тэр орон сууцуудын барьсан байгууллагууд нь бол хүмүүсүүд нь айгүй хэмжээний гэрээ контрактууд аваад ингээд өнгөрсөн нэг team тохиолдол байгаа байхгүй. Яг тэгээд яг тэрнээсээ ингээд цаашгаа нөгөө соёл энэ rap hip hop graffiti тэгээд бүжиглэх би боён эдэргээд энэ эдэр чи яаж ингээд хөгжөөд явж исэн бэ гэд тэгэл амар том cultural phenomena болж байна. Тэгэл тэрийг дагаад бас яг баруун ирэг дээр тэр чинь ингээд халдварлал ингээд явж исэн гэд. Тэр project-д бас айгаа ер нь Нью-Йорк хамгийн их хэм тусар орон сууцтай хотуудын нэг баха. Амар том тийм төслүүдтэй. Угаасаа айгүй амьдрах зардал айгүй өндөр болохоор хэцүү. Тэгээд тэр бас айгүй сонирхолтой. Техникүүд federal government буюу яг улс ингээд бүгдийг барьдаг гэсэн аахгүй өөрөө гүйцэтгэх чигээд өөрөө мөнгөний төлөө те өөрөө ингэж хийдэг. Тэгтэн айгүй халдаа гарсан аахгүй яг нэг одоо байр орон сууцаараа нэг хүнийг ингэж хүмүүжүүлэн ч гэх юм амар тийм сонь санаанууд гараад тэгэл ингэж бүх юмын цаанаас нь бид шийдэж игэл тэгэл ингэж амар хямд төсрөөр ингэж айгүй олон хүн багтаадаг нөгөө нэг юм нэмэг шиг хэлбэртэй юм дөрвөн wingтэй тийм хэлбэр тийм байшингууд ингэж хийгээд тэг айгүй олныг барьсан аахгүй юу. Тэгсэн чинь тэр нь яг хүн амьдсан ч айгүй нөхцөл тухмуутай. Тэгээд нөгөө нэг айгүй олон ядуу ингээд юмнуудыг нэг дор байлгаад ирэнгүүт чинь тэр хэмжээгээр ингээд нэгэндээ ягаад гимт хэрэг ихсээ те бүр ингээд нэгнийгээ дордуулаа. Тэгээд тэрийг бас менеж хийхдээ айгүй муу хийгээд тэгээд бүр ингээд хаягдцсан тийм болоод тэгээд ерөөхдөө project-ууд айгүй муу нэртэй. Project нь ер нь голцоо тэр яг төрийн улсын federal government барьсныг хэлдэг байхгүй юу. Тэгээд тэрнээсээ болоод эхэлсэн аахгүй. Тэгээд одоо баг сүүлийн
За мэдгүй ер нь сүүлийн нэг хэдэн жил ерөөсөө team project барахад болцсон. Бид нар шууд нөгөө private sector-д өгөөд private sector өөрөө гоё дизайн гаргаад өөрөө solution хийгээ те. Өөрөө ямар орлогын түвшинтэй хүмүүсийг яаж байрлуулахаа шийдээд маркетаар шийдүүлээд өгё гэдэг team гаргасан байхгүй. Тэгээд яг хөө зөрөө тэр нөгөө нэг мөнгө гаргах одоо subsidize их мөнгөний яг засгийн газар төлнө. Гэхдээ дизайн юугаа өөрсдөө мэдгээ. Тэгээд тэрийг айгүй шийдээд тэр бол хайрцангуй айгүй сайн явагдаж байгаа. Тэгээд бид нар яг team мэдэх байхгүй ерөөхдөө бол хувийн сектор та нар ямар хуу байшин барихаа өөрөө мэд. Тэгээд яг бид нар тиймэрхүү гол шалтгаануудаа юмнуудаа харна. Тэгээд бас ингээд хооронд дүрслэлтүүлнэ. Тэгээд миний нэг prison project болохоор Bronx юу гэсэн хуучин өсвөр хүүхдүүдийн шорон байсан байхгүй юу? Тэгээ 2011 онд хаагдангууд амар том муухай байшин бий болцсон. Тэгээ бид нар тэрийг нураагаад байшин барих тийм тендер зарлаад тэгээд бид нарт хитэн пропозал ирсэн байхгүй юу? Саналууд айгүй сонирхолтой амар өрсөлдөөнтэй. Тэгээ нөгөөдгий чинь яг бүтэн жил ингээд ярилцж байгаа ингээл асуулт суугаал, ахиж буцтаал, баахан уулзаал, тэгэл гэрээ контрактаа яриад. Тэгээ яг гэрээ контрактаа бүтэн хийгээд тэр чинь түрээсийн гэрээс болохоор 300 утастай амар том. Тэгээ тэрийг хийгээд тэгээд өгөхөр болохоор чи бид нэг нураагаад бариад заяа 740 орчим хэм төсөр орон сууц бариад. Тэгээ бүгд тэр нөгөө хэм төсөр. Тэгээд нэгч маркет юунит байхгүй. Тэгээд бас 10 хэдэн мянган метр квадрат метр тийм юу гэдэг community facility тэр хүмүүст нэрхтээ юмнууд бариад юуны хүүхд тасрахт газар бариад тэгээд жижигхэн банк бариад тэгээд бас юу бариад хүнсэдлгүүр араад гэдэг ингээд бүх юмнуудаа тэгээ бас жоохон урлагийн хэсэгтэй бүжигчний студентүүдтэй тэгээд ингээ амар химясын цогт бүтээгдэхүүн гаргасан аахгүй. Тэгээ би тэрэндээ айгу баярлаад байна. Би тэрэнд айгу дуртай. Миний хамгийн дуртай project одоо дууссан байна. Одоо контракт нь явж байгаа. Тэгээд нөгөө зөвшөөрлийн хэсэг нь явж байгаа аахгүй. Сая зөвшөөрлөө аваад одоо ингээл нураах зураг мурга ярилцаал архитектортойгоо гүйцэтгэлгүүрөө орчин байна. Тэгээ одоо энэ миний мэдхээр л одоо энэ жилээс өмнө нураач эхлэх байхгүй. Тэгээд тэр чинь нэг амар том project болохоор 2-3 жил хэдэн шаттайгаараа барина. Тэгээд нэгээрээ барина. Тэгээд би бол боддоо ер нь бол тэрийг дуусцаа нэг очиж үзнэ гэдэг. Миний хамгийн дуртай project. Яагаад тэгэхээр тэр чинь одоогийнхан байгаар бол өстой амар муухай юм байхгүй. Ингээд тэр ард нь хүн ард амтчих дургу ингээд хашаалцсан том ингээ хаалттай шорон. Тэгээд тэрийг нураагаал хям тусар орон сууц бараал ингээд амар олон гоё юм. Тэгээд баг 5000 гаруй метр квадрат бас ийм юутай ногоон байгууламжтай тэгээд дундны юм хийцэн. Тэгээ ингээ гараж мараштай бүх юмтайгаа ингээд айгуу гоё шийдсэн. Ерхэд бол миний харж исэн төслүүдээс хамгийн сонирхолтой, хамгийн гоё байж чадах гэж байна. Гэтэ би тэрийг гүйцэтгэлтэй хэр явахыг мэдэхгүй байна. Яг гүйцэтгэлээр ихлээр бас өөрчлөгдөж магадгүй. Гэтэ hopeful. Хэдэн жилийн дараа ингэж хараад айдслыг би эхлүүлж ирсэн. Тэгж болохгүй хаа. Бид нар л гэж бодох хаа. Тэгээд зөвөр яг тиймэрхүү махлаар ч хүн амар уран зураг авдаг юм даа шүү дээ. Иймэрхүү ингээ гоё ингээд яг ингээд үнэхээр өөрчилж чадчих байгаа юм хийж болоод байхад Монголд ч гэсэн нэг тиймэрхүү нөхцөл байдал болмоор ч юм санагдаад тэгээд айгүй хэмжээний туршлага судлал хийж байгаа юм байна шүү дээ. Тийм аминдаа л тэгж бодсон. Гэтэ бас яг шал өөр маркет л та. Монгол Улаанбаатар, Нью-Йорк хоёр бол яг өөр гэсэн онцлогтой. Тодорхой хэмжээний яг аль алинд нь адилхан юм байгаах. Гэтэ айгүй хэмээр өөр. Тэрийг л одоо мэдэх хэрэгтэй бах та. Тий. Нью-Йоркийн түүх хамгийн сайн түүхийн ном гэдэг жишээ 20 дугаар зууны Power Broker гэдэг. Power Broker. Нью-Йорк бол амар супер юу юм шиг байна. Ер нь хот төлөвлөлт тэгээд автобиографи сонирхдаг хүмүүс, politics, power сонирхдаг хүмүүс ер нь уншсан байд юм билээ. Амар зузаан ном штэ. Би нэг 100 дуудтай яваа тэгээд хацаа унших хэрэгтэй. Би яг уншиж гэж бодоод байгаа. Тэр бол үнэхээр нэрэ бичлэлтэн ч гэсэн амар гоё бичсэн. Тэр хүний тухай бичиж байгаа. Миний ганц ойлгохгүй юм болох. Би бас яг тэгэл нэг 100-200 хугацаагаар зогссон байхгүй. Ягаад гэвэл нэг хот төлөвлөлтийн талаар ингээд ярангууд чи би Нью-Йоркийг мэдгүй хаана ийм юу төлөвлөд байсан тэр нэг динамик нь яаж нөлөөлөх байсан гэдгийг нэрсээ ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан тэр бол айгүй чухал. Нью-Йоркийг харин тийм мэдж байгаа ойлгож байгаад унших хэрэгтэй юм шиг. Харин тийм. Тэгээ бас тэр чинь нөгөө яг Нью-Йорк гэхээс гадна ерөөхдөө power гэж юу юм те. Тэгээд ингээд public sector-ийн power-ыг хүн яаж өөртөө ашиглаж байгаа нүсэл ингээд яаж юм тэрийг нэг динамикийг айгүй сайн харуулж өгсөн юм шиг байна. Тэр бол үнэн бараг түүх амар нэг их яригддаг юм болтлоо амар Нью-Йоркийг бий болгосон юм бас тэнд амар том хөв нэмэр оруулсан. 29 оноос 55 он хүртэлх Роберт Мозес гэдэг хүний гараар нийтдээ 50-аас 60 тэрбум долларын гэрээ контрактууд гарсан байна гэж аахгүй гараар нэмж гарсан. Ер нь бол Нью-Йоркийн нууц хаан ноётон байсан байгаа байхгүй. Ер нь тийм юу мэр юу те Мозес удирдахжсэн тийм. Мэрийг тодорхойлдог гэсэн хүн байгаа байхгүй тийм. Хотын ерхэд бол технократ шүү дээ өөрөө одоо л. Бараг тэгсэн мөртлөө ингээд нэг юм
нөхцөлөд доо. Гэтэ амар controversial figure obviously тий. Ингээд нэг ч амар сайн хийсэн бүр ингээд одоо legacy болоод үлдсэн юм байхад бас айгүй асуудалтай байна. Segregation-тэй холбоотой тий. Айгүй лаглаг. За энэ одоо энэ ийм амар супер мундаг хотод ийм ажил хийгээд төсөл ингэж хэрэгждэг юм байна гэдэг иймэрхүү юмнуудаа харж үзээд Монголд ирээд хөрсөн дээр ингээд болох боломжтой юм шиг байна. Чиний сурсан мэдсэн ойлгож байгаа юмнуудаас боломжтой л яхавтаа тэр чинь тэгээд гэхдээ юу аха би нэг юм ойлгосон чи яг ажиллаж байгаа хавцтай нэг тийм систем яг систем мэдээж чухал та тэгээ яаж маа зохицуул байгуулсан. Гэтэ бас яг ажилчид нь аягүй сайн байх хэрэгтэй юм шиг байна. Тэр аягүй чухал санагдсан. Модтой ажиллаж байсан хүмүүс жишээлбэл бараг хийхин шахуу мастертай ч айгүй мэрэгжлийн сурцсан айгүй туршлагатай тэг айгүй хичээдэг төрийн байгууллагын ажил гэдэг муу ахсгүй гэдгийг айгүй би ойлгосон л та. Төрийн юм уу ашиг хүмүүс байгууллага ажил гэхлээр нэг тийм муу ингээ заавал муу ахстай юм шиг. Тэгээд би яг тэнд байхдаа яста бид нар чинь бидний хийж байгаа юм чинь хувийн сектортой бараг ингээд чадварын хувьд чацуу илүү тийм чадгаар мод хийжээс байхгүй. Тийм болохоор би яг бодсон нэг ер нь ингээд төрийн байгууллагад ингээд айгу чадвартай хүмүүсээ татаж оруулаад тий ингээд тэгээд ажиллавал ерөөдөө болох боломжтой яагаад болохгүй гэж тий. Тэгэл яг юунуудаа өөрсдөө юмудаа зөв зохион байгуулалтанд оруулаад тэгэл хянаал хийгээл явах юм чи тэгэл яг хүн л чадвартай байх хэрэгтэй юм шиг хийж чадж байгаа. Ядаж бүгдээрээ биш юм ахэд нэг хийхин ч юм уу нэг олуулаа ч юм уу тэгжиж л эхлэх байх та. Би таас яг нэг тэгэл ингээд шийдсэн гэж хэцэлтэй ерөөдөө боломжтой л гэж бодож байна тий. Тэр байгууллага чинь одоо дундаж цалин юу гэдгийг одоо тийм хүмүүс юу гэдгийг өөр одоо сонголт нь өөр компанид очиод яг адилхан ажлаа хийгээд явхад бол илүү цалин авах юм уу бага цалин ойрч цалин авах юм уу гэдгийг нөгөө ашигын босглохлоор мэдээж хэрэг яг хувийн секторын яг бидний төвшөнтэй ажилдаа шууд өрсөлдөхөд биш л те. Гэтэ нэг амар дутаад авахар бол биш. Тийм. Тэгээд бас нэг давуу тал нь болохоор нөгөө benefit гэж ярьдэн шүү дээ. Тэд нар айгуу сайн амралтнаас гайгүй тий. Тэр талаас бас айгуу хүмүүсийг татдаг байсан юм шиг. Ялангуяа нөгөө нэг амар олон жил ингээд ажиллаж агаад хүүхд гаргацсан. Тэгээ жоохон ингээд бас family life-а зохицуулж амьдрий гэсэн хүмүүс айгүйх бас манай компанид орж исэн л та амар компаниуд амар ажил хийж исэн хүмүүс чинь байж байгаа манайх руу орчдөг. Тэгэхээр бас яг тим юмараа даваа талтай болдог. Айгүй ингээд та ингээд хоёрын амьдралыг чигээд ингээд ажиллаж чигээд тэгээд бас амрах өдрийн тоомоо гэх мэтчлэмээр тэгээд гэртээ харих марих цаг маа гэж тийм үү те. Тэгээ бас нөгөө нэг ажиллах нөхцөл нь яг ороод уучраа олцсон хүмүүс тийм айгүй гоё нөхцөл байдалтай л та нэг тийм амар өрсөлдөөнтэй ингээл нэгнийгаа яачин тийм биш ингээд нэгнийгаа дэмжиж өгдөг тийм бодлоор бас тэр өгөрөө зүгээр. Тэгээд яг ярихлаараа бас нэг тийм double bottom line буюу тийм бас нийгмийн төлөө талтай тэгсэн мөртлөө бас санхүүгийнхаа төлөө ингээ хаягдуулахгүй ингээд хоёр төлөө ингэж яаж явах ч айгүй сонирхолтой ажил та. Бидний хийж байгаа юм ихтэй яаж ч бодсон уйтахааргүй. Ингээл 2 жил за нэг project удлаа гэхэд нэг 3-4 жил болно. Тэгэл project байнга солигдвол би жишээлбэл нэг 12 projectтэй байсан. Тэрний нэг 8 нь айгүй идэвхтэй. Тэгэхээр чинь нэг амар өөр юм хийж байгаа юм чинь. Тэгэхээр би бол нэг тэрэнд ажиллаад ирнэ уйтахааргүй л газар байд гэж бодож байсан. Тэгээд зарим нэг хүмүүс айгүй олон жил ажилласан байдаг. Гэтэ яг ажиллаж байгаа хүмүүсний өөрсдөө амарлаг чадвартай мундаг ингээ өрсөлдөх үзлэхлээрээ хэдэн жил ажиллаад бас шууд private sector юм өөр газар руу ороод ингээд эсвэл шууд тушаад хотын захиргаан гарахаар юм уу мэр зээрийн давталт ч юм явцдаг хүмүүс байдгийг. Тэгээд тий. Ер нь бол айгүй ambitious career хийж байгаа нэг талын тийм залуучууд байгаа. Нөгөө талаас нь болохоор private sector-ээс зүдэрч байгаа ядарч байгаа жоохон нэг амжилах зайтай болъё гэдэг амраад гэсэн нэг тиймэрхүү хүмүүсээс бүрдсэн байгаа тийм. Гэхдээ яг хаа ерөөдөө бас нэг тийм цалангаар учиргүй дутаагаад авахгүй. Гэхдээ мэдээж өрсөлдөх чадваргүй болохоор яг тийм нэг байдлаа олцсон юм шиг байгаа. Супер сая долларын бонус. No. Тэгээд хүмүүсээс нь их сурах юмтай юм билэ. Тэгээд санагдсан тий. Юу яах вэ? Усах уу? За тэгсэн ч яах вэ? Хойлоо одоо. За. Би нэг сайхан юу ажилласан юм аа. YouTube-ээр л нэг видео хийдсэн. Европын аль хот вэ? Испани, нэг Барселон ч үлээ. Хот төлөвлөлтийн талаар ингээд ер нь ингээд дээрэс ингээд харахаар юм дөрвөлжин байшингууд ингээд барьсан байдаг юм байлээ тийм блокн. Тэгээ одоо энэ манай 40,000 айгуу төстэй. Тэгээд тойлоо. Тэгээд трафик эднэр нь бол амар их айгуу хэцүү байж байгаа. Тэр нөхцөл байдлыг сайжруулахын тулд яасан бэ гэж ерөөхдөө машин явахыг хориглосон байсан юм уу да. Яг ингээд хотын төв рүүгээ нэг таршилт ихтэй машин явахыг ингээд хориглосон. Чи дэрэг сонс хатсан магадгүй юм санагдсан. Тийм. Тэгээд санаа нь болохоор эхэндээ бол машин зшин гэдээ яваад ирэхлээр эдийн засгийн одоо энэ
юу гэдгийг нөлөөлөл дээр амар багасаад ингээд буураад явна мөнгө төгрөг орохоо болно гэж бодож ирсэн. Гэхдээ ямар ч байсан трафик эднэр бол юу байх ёстой хязгаарлагдах ёстой гэдэг. Тэгээд түгжээг багасгах нь нэгдүгээрт хоёрдугаарт болохоор тэр зоонуудаар ингээд явах юм бол төв рүүгээ ойртох тусам машиныхан нөгөө хурдын хязгаар ингээд бүр буураад ингээд явчихдаг. Зарим хэсгүүд дээр ерөөсөн машинтай явж болохгүй. Тэгээд айгүй том талбаанд дондор ингээд дандаа явах шаардлагатай. Тийм шаардлагатай. Сквал дуугуунаад ингээд явах. Тэгээ хүмүүс явах тусмаа тэгсэн чинь тэрийг дагаад тойроод ингээд жижигэн түүцнүүд л байхгүй энэ нэгэстэй тийм хоолны жижигэн газрууд жижигэн юм үйлчлэгээнүүд годомжинд ингээд гарч ирдэг амар vibrant ингээд болоод ингээд төгжиж байгаа. Хотын төгжрлийн асуудлыг ингэж нэг янзаар шийдэж байна гэсэн нэг тийм нэг видео үзчихсэн байхгүй. Тэгээд чи тэр талаар ерөөхдөө тийм ер нь тэр чинь яг нөгөө нэг төгжрөл чинь яхав те бас ингээл 20 дугаар зууны бас гарснаас хойш ингээл машин гарснаас хойш ингээл бүх хотод ингээл тодорхой хэмжээгээр тулгарч байгаа бүх хотодоо тулгарч байгаа тийм асуудал болохоор айгүй олон шийдлүүд байгаа л да. Тэгээд тэднийх нь бас нэг хүмүүс гаргадаг шийдэл зарим нэг газар амжилттай болсон шууд ингээд эсвэл 20 ч юм уу эсвэл нөгөө нэг congestion price ингээд хот руу орохдоо илүү мөнгөдөлдөг Лондон шиг те тэдний шиг тийм Лондонгийн төв рүү орохын тулд илүү мөнгөдөлдөг байхгүй юу. Тэгэхээр хамаагүй үнэтэй болчдөг. Тийм шийдлүүд байдаг. Тэгээ зарим нь болохоор бүр яг ингээд явган болгоомж гэдэг юм уу те. Тэр бас яг ажиллах газараа ажиллахгүй газараа ажилдаггүй бас айгүй tricky асуудалтай. Монгол шиг бас айгүй хэцүү. Яг тэгэхээр нөгөө баруун нас зүүн шиг явдаг хитгэн тийм урсгал артер замуудтай тэдрийга төвөөрөө заавал явдаг. Тэгээс хаачингууд бусад хэсгүүд амар төгжих боломжтой. Тэгэхээр ямар ч нэг байдлын төгжээний ч юм уу ямар нэг асуудлын шийдэл гаргахтаа яг айгүйх судалгаа хийх хэрэгтэй, айгүйх бодох хэрэгтэй, тэгж шийдэх хэрэгтэй шүү. Тэгээд би зүгээр яг Улаанбаатарын хувьд миний өөрөө яг зүгээр хувьдаа бодож явдаг нэг их учиргүй судалгаа хийсэн юм байхгүй. Гэтэ бодож явдаг юм болохоор манай айгүй жижигхэн хот шүү дээ, тэ. Тэгэхээр заавал бүгдээрээ машин барих гэдэг ах биш. Нөгөө нийтийн тээврээ аягүй ашиглаж сурах хэрэгтэй юм шиг. Тэгээ нийтийн тээврээ ашиглахын тулд мэдээж нийтийн тээвэр нь сайн байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд учиргүй бас амар их замд мөнгө үргээл ингэж яхаараа нийтийн тээврийг аюулгүй олох хэрэгтэй, найдвартай олох хэрэгтэй, тухтай олох хэрэгтэй. Тэгээ ингээд олон газар хурдан үргэдэг байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бий болгоод эхлэнгүүд хүмүүс аяндаа ашиглаад эхлэх нь хэрэгтэй юм болов. Яг бид манай Улаанбаатарчууд бол харьцангуй их ашигладаг л да зарим хотуудтай харьцуулахад. Гэхдээ бас өшөө сайн болох боломжтой. Тэгэхгүй бол яг ингээд хувь хүний ундаг машин бүгдээрээ машинтай болоод гэдэг чинь ерөөсөө тийм яг эцсийн шийдэл биш байхгүй юу. Тэгэл бүгдээрээ ингээл зам ингээл гэж нэмж барайл те. Сая бас нэг баахан юм давхар гүүрэн зам ам ингээд юм төлөвлөсөн байсан хот. Би бол тэрийг айгу буруу чиглэл рүү явж байгаа гэж боддتي. Ингээд бусад хотууд ч юм болохоор тийм гүүрэн зам барьсныхаа дараа заастаа болохгүй юм биш гэх тэрийг нураагаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр гүүрэн зам барьсан хэсэг чинь ямар ч юм амгүй болоод явган явах хэцүү болоод эдийн засгийн хөгжмөдөө сааруулаад бүр дүгжээ нэмээ те. Айгу жоохон дэмий юм болдог. Тэрийг мэдцээ. Тэгэхэд бид нар жоохон буруу тийш яваад байх шиг санагдаад байдیں۔ Тэгээд энэ бас айгүй олон талын бодох хэрэгтэй. Одоо миний бодлоор бас нэг ирээдүйн 20-30 жилийн дараас орж ирэх айгүй хүчтэй орж ирэх юм болохоор нөгөө нэг automated cars өөрийгөө жолоочгүй машин. Тийм жолоочгүй машинууд л бас айгүй нийтийн тээвэр, хотын цохилтолгоо ийм гэдэг transportation асуудлыг бол шал өөр болгож орж ирэх байх. Тэгээ тэрнээс бас бид нэр одноос бэлдэж эхлэх хэрэгтэй байхгүй юу. Тэгээд би саяхан нөгөө нэг Zipcar гэдэг дээ шүү дээ нөгөө машин хуваалцаж ундаг тийм үйлчлэгээ. Тэрний үүсгэн байгуулагч нэг хүүхний нэг яриан цуусан байхгүй юу. Энд цаадах чинь нэг ярьсан чинь яг тэрийн automated cars жолоочгүй машин бол яг орж ирж байгаа. Энэ бол айгүй том боломж. Гэтэ бас амар муухай болох боломжтой. Тийм учраас бодлого ингээд бүх юмудаа одооноос л ингээд бэлдэх хэрэгтэй. Муухай болох боломжтой гэдэг нь яг тэр жолоочгүй машиныг явуулах хамгийн үнэтэй юм жолооч үүд ингэнэ. Ер нь ямар ч тохиолдол яг ялангуяа Америк шиг газрууд жолоочийн зардал юу нэг өндөр үнэтэй. Тэгээд жолоочгүй бол машиныг нэг цаг хөдлөхөд $2 дуртай гинэ. $2 хэдэн цэдэж эхлэв. Тэнгүүд чинь яа нэхлээрээ хүмүүс паркинг мөнгө төлөхөө байлна. Хүмүүс юу гэдэг нь жолооч ингээд нэг газраас нөгөө харахаар унахаа байлна. Ингээл ерөөсөө ингээл зам дээр ингээл амар бол automated cars ингээл idle ингээл яваал төгжрээл ингээл яж идэг. Тэгэл ингээл нөгөө хүн суулгах optimization-а бодохгүй. Зөв хамгийн хямдхан ингээд хамгийн
зүгээр өөртөө ашигтайгаар байхаар тийм нөхцөл байдал бий болно гэд. Тэгээд ингээд зүгээр congested бол тэгэл ингээд амар замраг болол ирнэ. Тэрний оронд чинь олон хүн суулгууд ингээд хямдралтай олгодог ч юм уу тийм pricing энэ өгөөд дээрээс нь нөгөө нэг машинд гуруулаа дөрүүлээс метр квадратаар нь ч хүнээр өнжлөө тооцдог тийм юм оруулж ирээ. Тэгээд янгууд чинь тэр чинь ингээд зүгээр айдл суух шиг хүнийг олон байлгах хэвээр. Тэгээд машина цөөлөөд тэгээд зам дээр байгаа машина цөөлөх тийм incentive тийм одоо юу гэдгийг шаардлагуудыг хангадаг байх хэрэгтэй гэдэг тийм бодлого яваад тийм санаанууд байсан л да. Гэхдээ мэдээж тэрийг шалгах хэрэгтэй байх. Тэгээд юунд Монгол бас ягаад өөр орж байгаа. Тэгээд одоо миний сая хараад хатад Uber дээр ингээд айгүй хэцүүтэй байгаа шүү дээ. Амар их зардал дээрээс ашиг болохгүй ингээд амар асуудал дараад байгаа. Тэгээд яг valuation өндөрлөхөөс биш яг тийм орлого олдог компани бол биш. Тий. Ашигтай ажилдаг компани. Тий, ашигтай компани. Зүгээр ингээд амар promise байгаад байдаг ингээд юм найдвар төрүүлээд. Зардал нь юунд дээ гэдэг юм тэр. Жолооч. Тэр чинь амар бага ингээд хүмүүс төлж явахт чинь жолоочны цалин байл ингээд тэр чинь ингээд бас цаашаага хүндээ мөнгө өгжиж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ бас өөртөө бас юу гардаг. $10 авлаа гэхэд тэрнээ чинь хідэн жолооч руу явдаг. Мэдгүй би яг нарийн тооцоог нь мэдгүй. Гэтэ ямар ч мөнгө хийхгүй байгаа. Жолооч нар мөнгө хийгээд байгаа. Тэгээд компани бол өөрөө яахгүй. Гэтэ зүгээр би бодоод байдаг энэ Uber, Lyft гэдэг бүх компаниудын эцсийн найдаж байгаа юм болохоор жолоочко машин таалах. Тэр маркетинг ингээл яах гал үзээд тах шиг байгаа. Uber ч нүртэл машина тестлээл тэр нунаадсан. Тэгээд ингээд бүр шал өөр юм орж ирэх гээд байгаа байхгүй. Одоо машин орж иж бас хот юм уу? Юм яаж би хоорондын харьцаа нийтийн тээврийг өөрчилсөн болол одоо тэрний дараагийнх нь төвшин орчих гэдэг юм санагдаад байгаа. Жолоочко машин гэдэг нэг шал өөр юм. Бас нэлээд өөрлөх. Гэтэ Монголд орох гэж утга байх л та. Гэтэ бас бид нар бодож байгаа юм шиг. Стандарт мандарч тэгээд программыг ядаж өөрчлөгдөө илүүтэй тий. Тооцоонуудаа хийх нэг юунууд нь зам гэдэг юу вэ гэсэн чинь янз бүрийн зам байна. Нөхтэй зам гэж тий. Шорон зам гэл тий. Хүний зам. Харин тий. Явууны зам. Ажлага даваад явж болдгийн. Юу паркинг гэж юу гэдэг гэсэн. Янз бүрийн юм байж болно гэл тий. Зогсож газар зогсох зайлгаа зогсож болно шүү дээ. Тэгээд мэдгүй би тэр мөрнөөсөө бодоод ер нь бас бодох л хэвээр юм шиг одоо нас бид нэр эхлээд бэлдээд те. Тэгээ би ер нь бол зөвөр бодглоорэ бид нар гэдэг нь одоо хэн бодохтой Улаанбаатар хотын захиргаа энэ тал дээр хүмүүстэй тэгээд тэрнээс хараад тэгтээ заавал захиргаа халбгүй шүү дээ. Хувийн тийм хот төрлөлтийн судалгаа юмнууд хийдэг хүмүүс ч гэсэн бас ингээд тэрийг анзаарч эхлэх зөвөр хахалтай. Тэгээд уул нь бол жижигхэн хот юм чинь бас айгүй гоё нийтийн тээврийн шидэд өгчвөл нэг их машиндаа ингээд төгжрэл агаад халбуулж чаддаг шүү дээ. Би бол алхах амар дуртай ер нь бол. Тэгээд би уул нь ингээд төвд ойрхон амьдардаг болохоор их газар алхацдаг. Тэгээд алхах амар хэцүү. Тийм үйл бас хэцүү. Би бас нэг 2-3 сар байсан юм аа. Ер нь алхацдаг байсан 30-30 минут бол. Гэтэ бас их удаан хэцүү. Дээрэс нь зам бас хэцүү шүү дээ. Амар шороотой, амар нөгөө утаатай, замын ингэж юмтай. Тэгээд шороо айгүйх. Тэгээд замнууд нь заримдаа нүхтэй, заримдаа бүр зам байхгүй тойрон морин ингээд явгооныхаа замыг бас гоё сайжруулчвал хүмүүс илүү их халахдаг болж бас боломжтой л байна. Тий. Нэг тийм нэг 30-аас доош кинотын алхалт болоод хүмүүс хийчихвэл зүгээр л бах тий. Би нөгөө нэг гамбатаас энэ нэг юу подкастн дээр орж ирсэн. Мань хүн болол тэгээд эс. Өвөл дугуунах чинь амар сонсож байгаа ч гэсэн нэг жоохон дараал гайгүй болчт юм аа. Тий. Би ясаа дугуйг бүх юмний шийдэл гэж боддог юм аа. Айгүй олон улсын хотод шинэ газар ингээл дугуйг ингээл амар хүчтэй яваад байгаа. Дугуй яг тодорхой хэмжээний хүмүүст бол болж байгаа. Гэтэ бас яг бүхэн хэрэглэх юм биш шүү дээ. Ялангуяа Монгол шиг нөхцөлд бол амар аюултай. Тэгээд хүн болгон тэгээд тэр чинь гөгшүүн яах юм, хүүхэд яах юм те. Нэг тийм боломжтой бас биш. Тэг яг тодорхой хэмжээний хүмүүс унтахад зориулаад боломжоор нь барих хэрэгтэй. Гэтэ бас нэг зардалтай хүмүүс бол тэгээд дугуй унжуулна, залуухан бие балдар гайгүй гэсэн хүмүүс. Алхаж болно. Алхахыг бол алхахаараа байж болно гэж боддог байгаа байхгүй. Заавал дугуйдаа асуулах халбгүй. Тэр нөө дугуй нэг хүмүүс нэг анзаардаг юм чи дугуйн зам чинь бас өөр инфраструктур байхгүй юу? Аюух зардал авдаг юм идэг. Тэгээд бас нэг хүмүүс ойлгодог юм. Нийтийн тээврийн чинь одоо ингээл төрөөс зарлын дагаал ингээл явж байгаа гэдээ ойлгоод замыг ч гэсэн төрөөс замын зарлын дагаал барайл өгөл тий тэр чинь сабсиди буюу одоо ингээд хөрөнгө оруулалт явагдаж байгаа байхгүй юу тэгээд тэр чинь хин ашигшаа гэхлээрэ хөвчлэн хувийн дэрэгтэй хүмүүс ингээд аваад өөрт нь ингээд нэмэр болсон тэд нар чинь бас төрөөс ингээд юм аваад байгаа байхгүй юу шууд зам байгуулсан юмнаас гэдэг юм уу тий зам ашигласны төлбөр гэж төлдөг шүү дээ тийм л дээ гэхдээ тэр чинь бол ихийг нь coverлахгүй шүү дээ их мөнгөний төлөв хангалттай төлөхгүй шүү дээ тий тийм болохоор яг тийгаас ингээд ойлгох хэрэгтэй юм шиг бид нар хаана хин юм мөнгө өөрчин тий тэр чинь тийм болохоор нийтийн тээврээ жоохон дэмжээд өгөөд тэгээд яг бус юмаа ч гэсэн хийх хэрэгтэй л дээ. Би нэг ингээд монголчуудын бас нэг
айгу амархан хүсдэг юм болохоор нэг юм шийдэл. Нэг шийдлээр ингээл бүх юм ингээ гоё болох гээд тийм биш зүгээр бүх юм аа ингээл зэрэг яваал. Тэгээд тэгтээ яг нийтийн төвд дээр л анхаарах хэрэгтэй. Урт хугацаанда тийм доктортой өршөлтөх хүч чадвартай хотоодлоо гэж бодож байгаа бол. Нэг сонирхоод байгаа юм чи яагаад Монгол руу буцаад нүүж ирэхэр болов хэрвээ дэндээ юм хувийн масгааг бол би угаасаа анх явахдаа л ярьчихсан шүү дээ архитектортой болно ингээл Улаанбаатар тас ингээл яа нэг анханасаа л ингээл нэг буцаж ирээл юм хийнэ гэдэг бодолтойс болохоор тэрэндээ хөтлөгдөөл архитектороос сурч ирсэн болол хот төлөвлөлт болоод тэгэл ингээл цаашаа хийж ирсэн юм болгоно тодорхой хэмжээгээр буцаж ирээд хийх хувь нэмрээ оруулаа л гэдэг тийм бодолтойгоор явж ирсэн. Тэгтээ яг зур утсан л да ингээл бакалавра хийжсэн за ер мастер ихтэй мастер яг за яг жоохон туршлага ихтэй мэн ингээл яваад утсан. Тийм болохоор нэг тийм шин юм бол биш. Зүгээр яг анханасаа бодож ирсэн юмд ингээ жоохон удаж ийж буцаж ирж байгаа. Тэгээ одоо харин нэг ирээд хаана юу хийвэ зүгөөрөө тэрийг бас жоохон бодох хэрэгтэй л дээ. Тэгээд яг аль нөхцөл би бас гिचнээ Монголд ирдэг ч гэсэндээ яг хин хаана юу хийж байгаа, ямар хуу юм юу дутж гин, ямар хуу байгууллагууд юу хийж гин те тэрийг бас ингээ жоохон ойлгож агаад миний орон зай хаана юу байна гэдгийг мэдэх л байх л та. Тэгээ ер нь бол анханасаа ирэх гэж бодож байсан. Ер нь зүгээр л төлөвлөгөөгөө хийж байгаа шүү дээ. Тэр жоохон одцол тагсан шүү дээ. Сурчлаа, мэрэгчлээ авчлаа, дигридээ бүгдийг авчлаа, туршлага зөвлөлчлаа ингээд. Одоо тэгэл хийх л үрдээд ах шиг. Ирээд одоо ингэж тэр 10хан л онж гэсэн тийм. 12 онж тийм 12 3 онж. За нэг хүмүүс Монголд юу байхгүй шүү дээ. Бид чинь ер нь бол 100 ажил хийдэг шүү дээ. Ийштэй хөтэ гадаа явахгүй. Одоо наадам болоод бүтэх байх та тийм. Орон нутгаар юу яасан сайн 12 онд Чингис Бонд эдэргээд зарцуулалтын мөнгөний зарцуулалтын бондын мөнгөний зарцуулалтыг яг сайнтай ч юм байна, муутай ч юм байна. Шүүмжлэх юм бол сайнасаа хамаагүй илээл байна л да. Гэхдээ нэг миний хараад байгаа анзаараад байгаа юм болохоор орон нутгийн тээврийг бол аягүй сайн сайжруулж гисэн. Замуудын сайхан засаад гэхдээ л яс нэг талаас харахад дэндүү хөхт нөгөө талаас харахад арай хангалтгүй юм шиг. Гэхдээ 100 одоо энэ дотоодын аялал жуулчлал гэдэг юмыг бол айгүй хийдэг болсон хүмүүс. Одоо энэ хотод байгаа энэ бүх машинтай хүмүүс чинь бол тий Prius-тэй, Excel-тэй жижигхэн тэрэгтэй хүмүүс бол хөвсгөл рүү өдөртөө явал орчих жоож та Улаанбаатараас өглөөрт гарчих юм бол оройтой хөвсгөлд яваад очиж 200-ны өмнө үлээдэ хөвсгөл рүү бол амар шуурсан. Түрүү зам бол тгээгүй гэдэг жилээ. Ерөөсөө хүмүүс тэгэж яваагүй. Түрүү жил жоохон эдийн засгийн хувьд үгүй түрүү жил юу явсан гэсэн. Боретро юу улаан өдөр байгаль нуур. Тийм байгаль нуур улаан өдөр ороод бүгдээ тохирцож байгаа. Тийш харин тийм нөгөө орц руу визгүй болцсон шүү дээ. Тэгсэн нэгдүгээр хоёрдугаар бас хөсгөлрөө бүгдээ очичдаг гэдэг очсон юм чи эсвэл тэгээд бүгдээ байгаль нуурлаа тэгээд цовцсон. Энэ жил одоо Ахангаа мэдгүй цэнхрэн аршин л бол бүгдээ цоо хатсан гэж бодоод байна. Амар ингээ secret plan гарцсан дээ. Нууц stock market дээр тавьж байгаа юм шиг энэ явцаа өсгөж ийнө гэдэг нөгөө дэв чинь аваад ингээ өсгөж байгаа чи би бас авчих гэдэг. Нэг л тутах гэдэг байсан. Тий би энийгээ ингээл таасан нэг таам гэсэн юм. Тийм шүү дээ. 2 жилийн өмнө хөсгөл рүү баахан очоод ATM мөнгөгүй болоод газрууд нь дуусаад нэг гизээдэггүй тий. Харин би тэгт нь яваагүй. Гэхдээ нэг таньдаг ихч явсан чинь тэнцээ хонох газаргүй айл тонёгээд нөгөө айлд нь юу гэлээ хүний тэр шиндээ 150,000 өгсөн гэлээ дээ. Тэгээд нөгөө хоол молч байхгүй тий. Тэгээд зүгээр оролоор гар гэж this is what we offer. Тэгээд ороод чи авахгүй бол дараагийнх нь орох гол хэлж байгаа шүү дээ гэж байсан. Хоолн дээр булаацалдаад хүмүүс хоорондоо хэрэлдээд тест амар исэн гэлдэг гэж лээ л дээ. Тийм бах тий. Гэхдээ нэг талаас бол тэр чинь айгу айтайхан зөв юм байгаа байхгүй тийм. Би нэг юмсаа өчтөр нөгөө нэгээс хотын годомжууд ахт нэг юм анзаарсан. Хүмүүс ингээд бас айгүй нэг үе ятхад ингээд юугаа яатсан те. Ажил төрөлтөө болцсон, амьдрал нь бас ингээд жоохон гайг болцсон. Нэг амар яахгүй. Тэгээ бас юм чөлөө цагаараа хийх юм айгүй шаардаад байгаа юм бэлээ. Тэгэл юм чи хүүхдүүдэд дагуулаа очицсан. Ингээд залуучууд, хөгсчүүд ингээд янз бүрийн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нэг хийх юм бас дутаад байгаа юм шиг байгаа. Тэгэл тэнгууд нь бас нөгөө нэг яг дотоодын аялал жуулчч бас айгүй гоё тийм боломжлоод ирсэн. Тэгэл гараар очиж зугаалаад юм үзээд тэр бас айгүй гоё аахгүй. Намайг л жоохон бахт нэг тийм нэг байдаггүй лээс юмдаг. Тэгээд нэг ингээл юм имээр гармаар ормоор тэгээд байгаа юм. Тэгээд тэр нь айгу дутагдаад тэгээд тэрийг бас хийх хүсдэг болсон болохоор бас айгу гоё. Хүний quality of life гэдэг чинь амьдралын гэдгийг чанар гэдэг. Хийхстэй чөлөө цагаа өнгөрүүл хийх юмнууд нь бас ингээд юм хиймээр болоод ингээд өөрийгөө хөгжүүлмээр гэдэг юм уу эсвэл зугаалмаар гэдэг юм уу тийм бас айгу их болцсон юм шиг аа нэг үе бодоход бас айгу зүгээр.
Юун дээр Нью-Йоркд бас энэ амар том national park гэдэг юу лээ? Парк шиг нэг юм том юу байгаа штэ. Central Park лөө. Тий, Central Park. Юу гэдэг чинь. Ямар ч нэг амар том парк юм. Park тий. Амар том талбай айгүй хүмүүс тэрүүгээр зүгээр ингээл алхаал явж байдаг гоё зугаатай гэдэг. Тий. Тэр ч одоо яг Манхаттны төвд байгаа шүү дээ, тий. Бүргүй. Тийм Манхаттны төвд байгаа. Тий би бас тэрийг Нью-Йорк одоо тэр чинь бас нэлээд дэхнүүд хийсэн шийдвэрлэлтэй. Ингээд паркээр навч үлдэнэ гэд. Тэр бол баг тэр хүн айгүй тийм visionary юм болсон байхгүй юу. Амар ухаантай юм игээд тэр чинь амар том газар ахгүй юу. Баг Манхаттны хэдэн өв чинь бэ? Нилээ их. Тэгээд амар өндөр үнэтэй газрын үнэтэй тийм нөхцөлд эднийг хадгалаад үлднэ гэдэг амар зоригтой шийдвэр гаргаад тэрийг хадгалаад үлдсэн. Тэгээ одоо яг Нью-Йоркийг Нью-Йорк болгож чаддаг юм. Манхаттыг Манхаттан болгож чаддаг нэг чухал юм нэг хэсэг болсон. Тэгээд тэр чинь хүмүүс бас тийм амар юм өндөр байшин шигүүд донд амьдрахыг хүсэхгүй штэ. Тэгээд дуртай үедээ тэр парк руу ороод ингээл гоё ингээл байгальтай болчих. Тийм боломжийг өгч байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг хараад үндэ амар биш сэтгэлтэй яг асал нэлээ visionary юм хийсэн байна хүмүүстэй. Ингээд яг үндэ үн цэнийг ойлгоод хадгалаад үлдсэн. Арай Роберт Мозес биш үү? Биш тэрнээс өмнө. Тэгээ нөгөө грид биш тэ Нью-Йорк одоо ингээд юу годомжийн систем ба штэ дөрвөлжин тэрийг хийхдээ хийсэн байхгүй юу. Тэрнээс эхэлж баг яасан. Нилээн дэхнэ юмнууд. Тэгээд тэгж чадсан болохоор тэрийг би айгу бишээд байдیں۔ Тэрийг айгу сайн хийсэн гэд. Тэгээд би бол ерөөдөө паркийг яг Монгол Улаанбаатарын тим болчаасаа гэж боддгийг зөв хувьдаа. Хүүхдийн паркийг тий. Яг заавал тим amusement park гэдэг нэр боттой байх албагүй шүү дээ. Жохон жижиг нэг тэгээд өшөө том бармаар болгохтоос гадуур ч юм уу тий. Хүн бол өдөр болго очтгүй л ахгүй amusement park руу. Тийм болохоор зүгээр бусад хэсгээ айгуу гоё ингээд хөгжүүлээд ингээд аль алтаас нь ороход айгуу амархан болгоод хүмүүс ингээд хүлээ цагаараа зүгээр л ингээд зугаалдаг тий гоё халахдаг тийм бас боломжтой байхгүй юу. Тэгээ үндсэн цэцэрэг төгөөлөө бас айгуу тийм болох гэж үзэж байгаа. Зүгээр нэг юм худалдаа юу нэгтээд жоохон нэг тийм нэг наадмент баашиг ч юм уу нэг тиймэрхүү болох гэдэг юм шиг байгаа. Тэгээд нэг ингээд үндсэн юугаа олж амжаагүй. Тэгээ бас яг хотын төвдөж байгаа хүмүүстийг тийм очиход амархан биш шүү дээ. Ингээд жоохон зайтай. Тийм мод дутагтай байгаа. Тийм мод багтай тий. Тэгэхээр паркийг миний бодлоо урт хугацаанд бас тийм гоё болох боломжтой байсан. Гэтэ одоо тэгээд үлдсэн газараа зараад дуусчдаг болол миний ойлгосноор миний мэдж байгаач байна уу 20 хэдэн хувийн хотын төв, хотын захиргаа эзэмшдэг. Үлцэн хувь нь бол бодийн тэмцэл. Тийм шүү дээ. Бодийнх нь эзэмшиж байгаа. Тэгээд хувийн хвшил тэр ч угаасаа тэгэл гүцэмч. Хувийн хвшлийн эзэмшил болсон байгаа юм чинь нэг ясандаа болол тэгээд нэг тий тэр одоо метр квадрат чинь нэг юу яж ах хэвээр шүү дээ тий. Юу гэдэг лээ орлого оруулж ирж явах хэвээр revenue generating нэг тийм болох шаардлагатай болсон. Зардал гаргаад тэр газар тий юугаад байгаа тий дөрвийн даа тий. Одоо тэгээд одоо яах вэ? Гэтэ нэр Улаанбаатар жоохон парк дутагтаад байгаа цагдаад байдгийг. Нэг жижигэн ногоон байгууламжаар жоохон засахгүй бол бас тий тэр чинь гоё штэ парктай байх чинь. Яг байгаа тэгэхээр айгу анзаард юм лээ. Нью-Йоркийн нэг давуу тал нь айгуух парктай. Тэгээд жоохон алхаал юм жижигэн парк, том парк тий. Тэгээд ингээд ногоон байгууламжаар ингээд урт зам хийгээд ингээд алхах ногоон байгууламжаар алхаал байвал ингээд баг Манхаттныг ингээд бүтний явчихдаг ч юм уу. Тиймэрхүү юмнууд айгу гоё юм хийцэн дээ тий. Тэгээд тийм зоригтой юм тий хэрэгтэй л дээ ер нь. Тийм гэр хорооллоор ингээд явж үзэж байхдаа тэрний тентгийн одоо зохион байгуулалтыг юу гэж одоо юм тийм төлөвлөлтийн хүний нэрээр харахад зүгээр үгүй мэрэгчлийн нэрээр органик бүтсэн юм л да. Тийм хүмүүс яг л өөрсдөө очиод харж байгаа за энэ уруу бахтай гайгүй тэгээд ингээ аяндаа бүтсэн юм. Тэг учиргүй төлөвлөлт орсон юм байхгүй. Тэгэхээр айгу сонирхолтой л та яхаа цэвэр ингээд гарахлаа ингээд органикаараа ингээд өөрсдөө байгуулад ингээд хийж байна гэд. Би нэг учиргүй ингээд дураагаш цоошныг барья гэж бас боддгоо. Гэтэ бас байг ингээд ялгаж боддгоо. Зүгээр дунд нь нэг ингээд хүмүүсийг багавдар хохироогоо тэгс мөртлөө ингээд юмнуудаа оптимайз хийгээд сайжруулад тэгээд гарах хувьбарууд байгаа ах гэж бодоод байдیں۔ Тэгээ мэдээч хэрэг миний бодлоо зүгээр бид нэр ингээд барайл хот байгуулалт ингээд гэр хороолохгүй болно гэж бодохгүй байна. Гэр хороолол тодорхой хэмжээнд бол байнга үлдэх байх. Эсвэл цусгийн байшиг ч юм уу, гэр хороолч ч юм уу, тийм дундын бүтээгдэхүүн ч юм уу тий. Тэгээд яг юун дээр л зүгээр одоо юу гэдгийг би ингээд шийдэл гаргаад тэгээ шийдэл гаргаад их хэцүү зүгээр ингээд аяндаа судалж үзэж байгаад харж байгаад тэгээд нэг шийдэл бүх юм тарахгүй шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг яг 100 айл хавийн гэр ороод иймэрхүү байвал зүгээр аждаг юм. Ингээд өөрийнх нь контекст, өөрийнх нь тэр локал хэсэгтээ яаж бодмоор тэрнээсээ шалтгаалаад өөр юмнууд бий болох байх. Аяндаа. Гэхдээ зүгээр нэг тийм хувийн хөвшил юу хот
Тэгээд бас хүмүүс бүгдээрээ оролцож ижил нэг шийдвэр гарах байх. Тийм. Гэтэ одоо эхэлсэн шүү дээ угаасаа нэг дахин төлөвлөлт гэл нэг ингээд шинж байлаа. Зүгээр газрын аваад юу байгаа. Газраа үнэгүй өгч оронд нь байруугүй гэсэн тиймэрхүү дийлтэй. Тэгээд тэн чинь орон сууц ингээд барьчин жоохон өндөр юм барьчин гэдэг байгаа шүү дээ. Би бас наадчаар нь уул нь зүг гэж бодоод идэг байсан. Тэгээд нөгөө талаас нь ингээд хараад үзэхлээрээ гэр хороол яагаад өнөөдөр хотын төвшөнд асуудал үүсгээд байгаа вэ гэхээр нэгдүгээр утгааны асуудал байгаа тийм. Ашиглаж байгаа нүүрс төлж тэгээд зуухныхаа. Хоёрдугаарт болохоор хөрс бохирдуулт. Тэр нь одоо яг хөрс бохирдол явагддаггүй тийм нөгөө модон жолонд сайн мэдгүй байна. Би нэг тэр чинь бодохдоо нэг чинь бордоо болоод амар тижээлэг газар болох хэрэгтэй юм биш үү гэж бодоод байгаа юм. Юу аха тодорхой хэмжээний газар чинь ингээд нөгөө нэг даацгаж байгаа штэ. Тэгэл тодорхой хэмжээний одоо юу бордоо нэгтсэн газар болчихсон. Тэр чинь бас тэг даацаасаа шалтгаалах байх тийм. Би нэг ганц хоёр нөгөө нэг хүмүүсийн юм уншсан нөгөө нэг Улаанбаатарч нэг тийм үйлдвэрч байгааг болохоор бас нөгөө нэг хүнд металл юм уу амар тийм урт удаан жил ажиллах цэвэрлэгдэхэргүй устгагдгаагүй тийм бохирдол нь гайгүй юм шиг байлаа. Нэг цөөхөн газар арь ширний үйлдвэрч юм уу тэр мэрүүгээр айгүй тийм хүнд металлын хурдталтай. Бусдаар нь гайгүй. Яг л дэлхийн олон хотууд тийм үйлдвэрч байсан болохоор амар хүн металлын хурдталтай төгөх газар нь тэрнтэй харьцуулахад гайгүй зүгээр нөгөө органик одоо бохирдол тийм бактерийн бохирдол бас байдаг гэсэн. Тэр нь болохоор бас яг нэг бодлоо ингээд аргалах нарай гайгүй амарх юм шиг байгаа. Гэтэ бас бодолтой ингээд нэг газрын хэдэн хүн ч юм бэ ингээд амар эрчимтэй жортлон болгож ашиглаад хэдэн айгүй олон жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр чинь бас асуудал байгаа л байгаа. Тэгтээ яг тэрний яг хэр хурдан яхахыг мэдэхгүй байна. Тий. Тэрнийг бас гүнзгийч явдаггүй ч гэж магадгүй. Явандаа ингээд хувирах талаас нь ингээд харах юм бол түрүүн чи бас хэлээд байсан ерөөхдөө Улаанбаатартайгаа амьдарч байгаа монголчуудын хувьд бол өндөр байшин нь бол нэг тийм чухал биш. Хамгийн чухал юм нь болохоор орон зай, тоглох зай гэж байна шүү дээ. Гэр ороллоор яваад үзэх юм бол амьдарч байгаа айл болгон хашаа бол ер нь бол айгу боломжийн хэмжээтэй байгаа шүү дээ. Хідэн 0 0 7 нэг айл гэхдээ ер нь бол том юм уу 2 3 айл ч юм янз бүр нөхцөл. Нэлийн том газруудтай байгаа. Тэрийг зүлэгжүүлээд гэрийнхээ оронд нь байшин бариад тэгээд бохирынхан дэд бүтцийг холбоод эрчим хүчнийхэн дэд бүтцийг холбоод ингээ явхад бол ерөөхдөө бол нэг төрлийн suburb болчихж байгаа шүү дээ тийм. Тэгээд дотроо мод тарих ч юм уугүй ч юм уу яг нэг тиймэрхүү болоод шороо босгохгүй тийм агарын бохирдол гарахгүй бах. Тэгээд органикийн юг бол заавалчгүй тийм төрлийн дэд бүтц байх шаардлагагүй. Хөрсөндөө шингээдэг, бүр гүн рүү шингээдэг ч юм уу тийм одоо цэвэршүүлэлт явуулаад ингэдэг ч юм уу. Тим системүүд бас байж болох байхгүй гэж л би бодоод байна. Тэр нэг юу Батуулийн нөгөө ярьсан шүү дээ. Дэд бүтцээ татаад ингээд та нар газраа хадгалжуулаад бүгдээр ингээ Америк шиг suburban амьдрнаа гэд. Тэгээд яг айгүй гоё л доо. Яг ингээ өөрийн газартай явтай ингээд тэр нөгөө нэг suburban model ч нь шүү дээ. Яг ингээд амар явж агаад тэгээд нэг асуудал нэгсэн чинь айгүй их зардал гардаг байхгүй. Infrastructure-ыг дэд бүтцийг айл болгоноо татхлаар амар өндөр зардалтай. Тэгээд тэрийг манай Монгол одоогийн нөхцөл байдлаар төлөх чадваргүй байхгүй. Тий, угаасаа чадахгүй, угаасаа бүтэхгүй. Тийм болохоор яг тодорхой хэмжээнд болт их боломжтой. Тэгээд төв рүүгээ холбох биш, жижиг decentralized тий чинь бие даасан тийм эдит бүтцийн юмнууд бас байж болох юм. Гэтэ тэр бас л өндөр зардалтай. Тэгээд тэр чинь байнга нэг удаа аваад тавихаас гадна байнгын зард явагдаж байгаа штэ ингээл сар болгоны тоо тэр чинь бас гэр ороолын айлуу төлөх чадвартай юу юу гэд бас нэг өөр асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас нэг тодорхой хэмжээний айлууд тийм байж болно. Тэгтээ тодорхой хэмжээний айлууд орон сууцнд орохоос аргагүй байна. Орон сууц ч юм болохоор нэг юм дэд бүтц дундаа ороод тэгэхээр хамаагүй хямдхан бас ингээ боломжийн болчдөг байхгүй юу. Тэгээ би тэгтээ бас юу болоод байдیں۔ Яг гэр ороолоор би ингээ хүмүүсийн хашаанд ороод ярьж хаад айгүй харамсалтай нь тэр ингээ хичнээн газар байлаа тэрийг зүг ашиглаж чаддаг байхгүй юу. Би амар цөөхөн тийм ингээ хашаандаа ногоо тариад, ногооржуулаад ингээ зэгцтэй байдалтай тийм байлт амар цөөхөн таарсан. Хөвчлэн зүгээр ингээ шороо эргэлдээд, чулуу эргэлдээд тэгээд ингээд юу шарилж марилж ургаа тий зүгээр л ингээ мод овоолоод бацсан. Тэрийн дээрээ бас миний бодлоо бас нэг сургалт чаг наашаа. Гэтэ бас тийм нөхцөл боломж байгааг хүмүүс мэдрэх хэрэгтэй байхгүй юу. Тэр чинь өөртөө хордуулаад байгаа чинь шороо чинь амар шороотой. Би тэгээд тэгж гэр ороолоор явж байгаад ханаа түрээд тэгсэн чинь нөгөө шороон дундуур яваад шалжин дундуур яваад ерөөс идэрч өгөхгүй. Тэгээ би бүр хэдэн хоног ингээд гарахаа болоод байж ирчих зүгээр болохос. Тэгвэл бол ингээд яг л мэддэгдээд авч игээл яг шарилжны юу шорооны юу ингээд амьсгалын зам хурд идэж өгөхгүй тэгээд тэгэхээр саяны миний яриадсэн тэр вижн бол тэгэл эдийн засаг хөгжихөөс нааш байхгүй амжиргааны түвшин сайжраад доктортой ажлын байртай болоод байнгын уртлагтай болоод ирэхэд бол
заавалжгүй бас хүмүүс яг хэрэг сонголтод гарч ирэх юм бол өөрсдөө дуртай. Ирээдүйд олон судалгаагаар үзэхэд шүү дээ нэг гэр орооллын 60 орчим хувь нь юу орон сууц руу оруулаарай гэдэг. Бус нь үгүй би өөрийнхөө байгаа адил дуртай гэдэг. Тийм. Ерөөдөө 60 орчим. Тэгэхээр харин урт хугацаанд бол би харин хэлээд гэр орол алгахгүй нэг гэр орол зассан юм байрны ингээд хөлбөрч юм уу дундын бүтээгдэхүүнүүд нэг хэсэг нь үлдээд тэгээд зарим хэсэг нь орон суучинд ороод тэгээд яа тийм байгаа. Нэг тийм юу хайбрид юм гарах байх. Ингээл зүгээр шидэл ингээл гоё юм бол гэж байгаа. Тийм. Чи Бадруу нэг мэдэн штэ тийм. Мань үний GitHub төслийг мэдхөө. Мэдэн штэ. Тэр бас айгүй хөөрхөн ингээд явж байгаа. Prototype model дээр хийгээд эхэлсэн. Ерөнхийдөө бол нэг юм том маастер хэмжээтэй тим гэр баригээд дулаана хадгалах арай бага хэмжээний төлш юу ах төлөх хэдэр гэсэн нэг тиймэрхүү юм концепт яриад байсан. Тэдний өсгөр хөрх юм хийгээд яваад байгаа нэг жоохон шинээр хараад өөр өнцгөөс хараад заавал ингэх хэрэгтэй юу өөр юу байна арга зам юу байна гэд тэгээд нөгөө нэг санаануудаа яваад тэгээд тестлээ тэрийг үзэж байгаа юм байлаа. Бас тэнд зүгээр би бас бодоод идэв. Заавал ингээл хотод найдал заавал өөр юу гэдэг хүмүүс найдаж чахаар ингэ жижигхэн non profit ч юм уу бүр хувийн сектор ч юм уу ингэ юм тушаад үзээд байвал зүгээр юм шиг байгаа. Яагаад ингэж байх хэрэгтэй гэж те ерөөсөө ингэ тэгээд нэг л шийдлэр бүх юмаа шийдэх гэдэг биш ингэ олон юмар те яадын дахид 100-аа хяналтанд оруулт юм уу яа. Тэгээд нэг утааны 10% бууруулчих те. Өшөөнийг 10% нь яадгийн юугаар бууруултыг те. Орон сууцуулж бууруулт юм уу те. Өшөөнийг 10% нь яадгийн нөгөө нэг сайжруулсан түвш мүшээд шахт юм уу яадгийн хямдралтай өнөр өгд юм уу яадгийн тэгж мэгж багсгаад те. Өшөөнийг 10% нь яадгийн ингээд дулааны саадгалдаг болгохт ч юм. Тэгж ингэж тал талаас нь явж иж олон хайбрид солиушн. Тэгэхгүй бол бүх солиушн бүх хүн тохирохгүй нэгдүгээр хоёрдугаар бүх солиушныг бид нэр ингээд мөнгөөр ч юм уу юугаар ч юм уу юугаар чадахгүй байхгүй юу. Тэгэхээр би тэгж арга зам үзэх хэрэгтэй юм шиг ингээл олон талаас нь бүгдээрээ хичээвэл хэсэгчлэн ингээд авч ижээд газар болгон дээр ондоод хамгийн economic value return хаана ирж ийн юу яаж ийн гэдгээс эхэлдэг ч юм уу. Тэгээд ингээд хүмүүстэй ярьдаг ч юм уу. Тэгж ингээд цогцоор нь үзэхгүй бол нэг юм ингээл шийдэн ингээл дараад тахлаар ерөөсөө бид нэр хийж үзсэн шүү дээ болохгүй байгаа байхгүй. Эсвэл нэг өмнө хийжнээсээ суралцаа дахиад шинээр үздэг ч юм уу яа тий. Тэгэхгүй бол нэг тийм амархан биш ээ. Харамсалтай. Хүмүүс харин тэгэл тэгчмэр ч юм ингэчэр ч юм гээ. Тэгээд нөгөө Улаанбаатарын би тэр утаанаас гадна бас нэг санаа зовж байгаа юм болохоор одоо бохир байна, юу байна, ус байна. Тэгээд юу байна? Газрын тэр бохирдолтой байна. Гэтэ арай гайгүй. Тэгээд тог цахилгаан байна. Эдгээр нь ингээд даацсан жиргэд айгүй хитэрсэн. Тэгээ айгүй тийм орчин үед нөө resilient city гэж аягүй ярьдаг болсон ингээд бие дах чадвартай ингээд янз бүрийн юмыг нөхцөл байдлыг тэгсэн гаргах чадвартай тийм хотод бий болох гэдэг байгаа. Тэгээ миний бодлоо Улаанбаатар resilient city бол биш ээ. Айгүй аюултай. Зүгээр ингээд юу аах юм бол бохир ингээд нэг өдөр ингээд төв цэвэрлэх байгууламж ажиллах байлаа. Бодоо олно шүү дээ. Тэгээ тэр нь одоо даацсан хитэрсэн, хөгшөрцөн ингээд бүр ингээд юм хийж чадахгүй болсон. Тэгээ юу гэдэг тий усны одоо гүний ус авдаг байхгүй Улаанбаатар. Гүний усны нөгөө нөхөгдөх хэмжээгээс нь ер нь жоохон хитрхээ эхэлсэн. Хитэрсэн байж магадгүй. Тэнгүүд чинь урт хугацаанд тэр гүний усны ингээд нөөц нь ингээд рейтнээс нэлээд тий нөхөгдөх хугацаанаас бид нар хурдан хэрэглээд байгаа юм чи тэр нь багасаад тэгээд бүр цөлж бүлчтэй байдیں۔ Тэ өөр ингээд бас аюултай байх боломжтой болцохгүй. Тэгээд тэр мөрнээс нүцгэд бид нар бас айгүй бас урт хугацаагаар бодох хэрэгтэй юм шиг. За ингээд ер нь бол хүн нэгсэн ойлгомжтой хэрэглээ нэгсэн. Тэгээд яаж тэрийг зохицуулах вэ? Бүхэлд нь ингээд базаад хараад ячих юм бол усны асуудлаа нэг шийдэл олох хэрэгтэй. Эрчим хүчний асуудлын шийдэл олох хэрэгтэй. Цэвэршүүлэх байгууламжууд. Ерөнхийдөө байж болох бүгдээ тэгээд зам тэрийгээ дагаа тэгээд ингээд гэр ороод бид нар ондоо төлөө. Ерөнхийдөө тэр яг анхны хэрэглээнүүд ч айгуу чухал шүү дээ. Тэгэл тэд нар байхгүй болоход хот яах юм бэ те? Сая хүн ингээл амар юу байдал. Тэгээд энд чинь бүх юу байгаа. Бүх засаг захиргаагаа бүх эдийн засгийн том юмнууд эргэлдэж байна. Их сургууль бүгд. Чи улсын баг аюулгүй байдал security болчих жоохгүй. Тийм болчоос Улаанбаатартай амар тийм resilient city бас болох талаар бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэл эвгүй бас үе мөр болчихгоо л байдсан шүү дээ. Тэр чинь бас асуудал болдог байхгүй юу? Нью-Йорк чинь сайн нэг санди болоод тэрнээсээ одоо хүртэл бүрэн recover хийж чадаагүй ах бүрэн гарч ингээд яаж чадаагүй. Тэгээ тэрийг ингээд тэрнээсээ хойш амар сураад за бид нар өрнө далаа устай холбоотой үеийн аюултай бэлтгэх хэрэгтэй байна. Мөнгө зарах хэрэгтэй байна. Одоо хэдэн жил тутам болдог ч гэсэн дараа нь дахиад болно. Тэрэндээ бид нар яах вэ? Яаж бэлтгэх вэ гэдэг. Тэр чинь бүрийн програм болоод эхэлсэн. Тэрэн шиг чинь бид нар одоо заавал муу юм болохыг хүлээх биш. Муу юмд болоход бид нар хэр тесч гарч чадах вэ? Яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Жишээлбэл Нью-Йоркт бас 2003 байна уу? 2 он байна уу? За бас тог тасраад айгүй тэр чигтэй хот тог тасраад зүүн хойд хэсэг тэр чигээр ингээд тасраад тий. Тэгээд метро ажиллахаа болоод тэнгууд ч хамаг юм зогсож байгаа байхгүй юу?
Тэгээд амар халуун өдөр. Тэгээд ингээд нэг юм сонин байдалд орж исэн тиймнүүд байгаа. Тэгээд 9 сарын 11 болсон бас амар хотод нөлөөлсөн. Тэр Санди Хук бас хотод нөлөөлсөн. Тэгээд нэг иймэрхүү том юмнуудаасаа болоод бас айгүй хот ингээд юугаа гэдэм байлээ л дээ. Ингээд айгүй хэцүү байдалд ордог. Тэрнийгээ тисч гарах тийм бодлого юмнууд хийх хэрэгтэй юм шиг байна. Дэлхийн дулаалтай холбоотой энэ далайн түвшний өсөлттэй Нью-Йорк хавцаа ингээд ямар шугам нөлөөлгөө. Урагшаагийн Флорида, Майами хавар бол ерөнхийдөө бол амар их усна гэж орж ирэл байгаа гэсэн. Тий. Нью-Йоркд бас тэрийг одоо яг тэрнтэй холбоотой юм далайн түвшин ихсэж байгаатай холбоотой бол дандаа нэг Майами маягийн хотуудыг ингээд үзүүлээд байдаг. Нью-Йоркийг ерөөсөө нөлөөлж шүү дээ. Нью-Йорк чинь далаад дундлаа чинь тий. Гэтэ тэр харин резилиенстэй холбоотой тиймэрхүү хийдэг байхгүй. Тэгээ нөгөө нэг байшин явал бас нөгөө нэг ингээд тим газар байвал тим нөхцөлтэй барих хэрэгтэй. Тим хэсэгт нэвэл ингэстэй тийм хүмүүд оруулаад эхэлсэн. Тий. Тэр нь гэхдээ бол Нью-Йорк бол бас хэцүү л ахах яг үнэхээр ингээд эвгүүтэй л байх юм бол тэр чинь уусаа далаад тушна юм чинь тий. Монгол руу л нэлдэ. Тэрийг л одоо даваа толгож үзүүлэхээс тий. Дэлхийн цаг уурын амьсгал ингээ өөрчлөгдөд Монголд ирсэн. Эргээр нөлөөлөх юм болоо гэж бодоод хараад байна шүү дээ. Тий. Газар байгаа гэлтэй. За. Ерөнхийдөө яриагаад ингэсгээд өндөрлөх үү тий. Өстө 9 шидэл юмар ярьлаа. Яг миний ярианы дандаа тэгэл ингээл яг хүмүүсүүдийн яриа бол хоорондоо бол дандаа ингээл нэг юм айгу олон сэдвэр явдаг. Суугаал зөвхөн нэг сэдвэр ингээл ярьдаг. Нэг юм органик ярианы сэдвүүд бол ингээл иймэрхүү хэмжээнд л ингээл яригддээ штэ тий. Тэрийг ингээл тийм олон хүмүүст ингээд төрөх сонирхолтой хүмүүстэй яриа, сонирхолтой мэдээллүүдийг сонсож байгаа хүмүүстээ бүгдэнд нь сайхан хүргэж өгдөг. Би ч яг зур угаасаа би боддیں۔ Улаанбаатарын хүмүүс Улаанбаатар хот чинь бүгдээрээ л амьдардаг. Бүгдээрийн хот юм чинь би нэг мэрэгчлэн ингээд бүх юм мэдэх албагүй. Зүгээр чиний хувийн бодлоос Улаанбаатарын одоо гэдгийг нэг юм л янзлж хасаа гэж бодвол хамгийн чухал нь юу вэ гэж бодож байна. За утаа сайд. Утаанаас өөр байвал хамгийн ингээд өдөр тутам ингээд юм уу ингээд айгу frustrated болдог. Би юу л айгуух санагдیں۔ Ногоон байгууламж, мод зүйлэг мүлэг гэдэрийг би угаасаа Америкт байхдаас нэг хэсэг landscape хийдэгсэн байхгүй. Зүйлэг мүлэг тайрны яаж ургуулах, яаж ингээл юу байх хэвээр гэл тайрах хэвээр гэл тэгэл том хэмжээнд хийж үтсэн жижиг хэмжээнд нэг газрыг бүр ингээд нөгөө хөгсчүүл retirement home биш үү? Тэр чинь 4 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 өдөр 7 хоногт 3 өдөр тэрийг ингээл яадаг байхгүй. Амар том газар. Тэгэл нэгийн тарид дуусаал нөгөөт нь огцож байгаа чинь тэгэл ингээл явдаг. Амар том гэрээтэй. Тэр эзэн тэгэл яг нэг зүлэг ногоо энэ мод эдрийг яаж тэрдэг өстой яаж гоё харагддаг гэдэг. Тийм сорцсон. Тэгэл тийм юм эхлүүлдэг ч юм билүү хийдэг ч болоосаа гэл зүлэг ургуулхад бол харьцангуй амархан штэ. Ус нь хөрсөн гайгүй байхад чигтэй байхад бол зүлэг бол ямар ч газар бол яаж л гоё ургадаг. Тэгээ тайрах тусмаа тэр нөгөө ургаж байгаа бүр эдэр бол сайн юу адаг цацагдал зүгээр ингээд урт ургаад байхгүй тайрах тусам нөгөөх нь тийм цатагддаг байхгүй. Тэгээд ингээд улам ингээд юу нэгтар шилтаа тийм хүний ус шиг л амар гоё чигүү тийм ээ тийм. Тийм нэр тийм жохор шүү те. Тэгээд тиймэрхүү юмнууд ингээд баригдаад эхлэх юм бол юу дээр гайг болох л байна. Гэхдээ энэ одоо тоос шороны асуудал. Гэхдээ хамгийн чухал нь бол тэгэл дахиад нэг уусчлалт байгаа тийм. Бороо орохгүй байгаа үед бол сая нэлээд удаж байгаа сая нэг л бороо орлоо. Гэхдээ тэр чинь ингээд устдаад байж гин гэдэг зардал бол ус бол нэг тийм. Одоохондоо яг бид нар бол айгүй хямдхан үнэ төлөө тус авч байгаа байна. Тэр чинь бас айгүй өндөр юутэй уртагтай гарч ирж байгаа ус. Айгүй нөхөн сая хэлсэн шүү дээ. Үний ус тийм. Сэргийгдэх хүчин чадал нь бас хязгаартай ингээд өрцөн байгаа гэсэн. Тэгээд юу аа тий. Би бас бодоод байхгүй нэг тоосчл ингээд хараад хаад өдөр болгол ингээд нэг хүн ингээд гадаа гараал годомжаа арчаал тий шаваа шүрдэл хэрэг хийх хотын хийх хэсэг ингээд зүлэгчсэн байсан болвол тэр зардал бас буурах байхаа. There must be a cost тий. Ямар нэг төлбөр агаалах тий. Гэтэл Улаанбаатарын зам чинь богино шүү дээ. Харин тий. 9 сар зоож байгаа л 3 сар 100 болгонгот нь тэгэл бүх юм мартаал жаргаж байгаа л хөдөө гадаа яваал төгжрээ дээр нь гайгүй болол. За окей. За амар сонирхолтой бас амьдралын чинь нэг үе чинь ингээд ирж байгаа юм байна. Монголд ингэж нөгөөд ирсэн хэсэг хугацааны дараа бас тэгээд дахиад манай подкастн дээр оролцоорой. За баярлалаа. Тэр үедээ ямар юм болж гин юу болж гин олон нийтэд түгээх тараах янз бүрийн мессеж зарч байдаг юм юу ч байдаг.
За энэ айгүй сонирхолтой яриа хоёлоо өрнүүлчлээ. Жохон урт болцсон уу гайг байхад. Сонсож байгаа хүмүүс ийм урт өнгөл хэсэг юм шиг бүгдээрээ тэгээд даунлоод хийгээ сонсоолээ. За. Намайг урьж орсуулсан баярлалаа. Аль алтлаас айгүй гоё. Чамаас ч их сурлаа. За баярлалаа. За амжилт.